하나님 오늘도 저희 귀한 기회의 날을 허락하신 것을 감사합니다. Эзэн минь энэ өдөр мөн та нэгэн шинэ ивэлийн өдрийг өгсөн төлөө талархав. 저의 장래 좋은 소망을 얻게 하기 위해서 지금 인도하고 계심을 감사합니다. Эзэн минь та биднэрт мөнхийн найдварыг өгөөд энэ өдөр мөн та бидний өдөр цагийн төлөө танд талархал өргөе. 저희가 듣고 깨달은 말씀들이 아는 것으로 끝나지 않고 제 모든 사역 가운데 활용되게 하여 주시옵소서. Эзэн минь бид танаас сонссон үг болгон бидний тархинд мэдлэг болж үлдэхгүй харин бидний амьдралд ухаарал бас үр жимс болох болтугай. 열심히 일을 하고도 인정받지 못하는 자가 되지 아니하고 하나님 앞에 인정받는 충성된 일꾼이 되게 하여 주시옵소서. Эзэн минь бид таны өмнө сайн ажилтан ажлыг сайн амжуулдаг нэгэн биш. харин таны өмнө танд хүлээн зөвшөөрөгдсөн таны хүн байхад туслаач. 하나님의 거룩한 뜻이 이루어지는 저희 각자, 저희 모든 사역지 되게 하여 주시옵소서. Эзэн минь бидний амьдралд таны таалал хэрэгжсэн бидний амьдралаас таны алдар харагдсан үйлчлэгчдүүд байхад тусалж өгөөч. 이 시간에 성령께서 은혜 주셔서 잘 설명되게 하여 주시고 잘 깨닫게 하여 주시옵소서. Эзэн минь энэ цагт таны ариун сүнс биднийг ухааруулж бас таны нэгүүлсэл бидний дээр байх болтугай. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. 아멘. 아멘. 이 시간에 시작하기 전에 제가 과제를 하나 내겠는데요. 네. 이렇게 적어내는 건 아니고 다음 주에 이렇게 구두로 이렇게 말로 이렇게 대답하는 그런 과제입니다. 네. За хэдүүлээ хичээл эхлэхээс өмнө нэг гэрийн даалгавар өгч байгаа юм шүү. Эх 7 өнөختийн хичээл дээр аавна. Гэхдээ гэрийн даалгавар нь болохоор бичих даалгавар биш, харин аман шалгалт гэх юм уу? Амаараа ярих юм байна. 제가 이전에 몽골 갔을 때는 사사기라든가 여호수아 같은 그런 성경을 강의했었는데요. 네. урд нь нөгөө Монголд очихдоо юу яжсэн юм бэ? Урд нь Монголд пастор ирэхдээ шүүгчид болон 그거는 일단 사사기하고 여호수아죠, 목사님? 예. 근데 이제 인터넷 강의로는 사무엘상부터 시작을 했습니다. За тэгэн гутаа тэрнээс гадна интернетээр болохоор 2 дугаар Самуэлээс эхэлж интернетээр орсон юм зүүмээр. 그래서 사무엘상부터 지금 열왕기상까지 세 권의 성경에 공통점이 무엇이 있는지를 한번 찾아보시기 바랍니다. За эхний даалгавар болохоор интернетээр зүүмээр орж эхэлснээс хойш буюу 2 дугаар Самуэлээс хавуулаад хэдүүлээ одоо хаад хүртэл үзэж штэ. Тэр нэгдүгээр хаад хүртэл явж байна. Гэхдээ энэ хоорондор үзсэн 3 Библи байгаа. Тэр Библиудын нэгдэг тал нь юу байсан болоо гэдэг та хайж үзээрэй гэж. 그래서 시간 되실 때 생각해 놓으셨다가 다음 주에 강의 때 이렇게 한번 말씀 해보시기 바랍니다. 그래서 오늘 бодож үзэж байгаа. Багтаараа санаан бүтээлж авч байгаа. дараагийн хичээлээр энэ талаар таашгүй өгөөрэй. 혹시 이제 사모님 지금 이동 중이신가요? 아니요. 예, 이동 숨차게 느껴져가지고 걸어가시는 거 아닌가 해서 예, 알겠습니다. 아니 방금 들어왔어요. 뛰어오면서. 그러시군요. 예. 뛰어와서 들어와가지고. 예. 그럼 오늘 28절부터인데요. өнөөдөр 2 дугаар бүлгийн 28 дугаар эшлэлээс эхэлж байгаа. 11번째 제목입니다. 11번째 대지라고도 할 수 있고 11번째 단락이라고도 할 수 있고 그러니까 11번째 제목입니다. За хэдл өнөөдөр болохоор одоо 10 ингээд дугаарлаад явж байгаа шүү дээ. Тэгээ 11 дугаарлаа одоо орж байна. 요압에 대한 처분. За гарч нь болохоор
Йовын талаарх одоо шийтгэл гэж. 28절부터 34절까지입니다. За 28-аас 34 хүртэл байгаа. 네, 이것은 28-аас 34 хүртэл. 네, 이것은 네 개의 또 작은 제목으로 나눠집니다. За энэ болохоор бас тийм 4 жижиг хэсэгт бас хуваагдаж байгаа. 첫 번째 작은 제목은 요압이 도망하여 제단 뿔을 잡음. Нэгдүгээр сэдв рүү идэх даа. Эхний сэдв болохоор Йов зугтаж талын ширээний эврнээс барьсан гэсэн сэдв байна. 그래서 28절 한 절만 읽어 주십시오. За 28 дугаар ишлэгийг уншлаа. Йов Абсаломыг дагаагүй хэдий ч Адоныг дагсан тул энэ мэдээ Йовд дуулдлаа. Тэрээр эзний асар руу зугтаж талын ширээний эврээс зууран барьваа гэсэн. Амен. 아멘. 자기가 추종했던 자기가 이렇게 따랐던 지지했던 아도니아가 죽임을 당하고 또 제사장까지 당했다는 소식을 요압이 들었습니다. За тэгэхээр одоо нөгөө нэг Йов юу одоо бясалгаараа түүнийг дагж ирсэн нэг нь аль хэдийн суурьсан тий. Тэгээ энийг сонссон бас түүний дагж ирсэн буюу Адоныг дагж ирсэн хүмүүсийг шийтгэх гэж байна гэсэн сургыг тэр сонссон юм шиг байна. 그래서 아도니아에게 가담했던 아도니아를 지지했던 그 자기이기 때문에 결코 무사하지 않을 거라고 그렇게 생각을 했어요. Тэгээд Йов өөрөө Адониаг дагаад Адониад зааварлж ирсэн хүнийхээ хувьд за би ч бас энэ одоо хоморгонд өртөх юм байна гэж хүлээж авсан байна. 네, 그래서 자기를 잡으러 오기 전에 제단으로 그 성막이 그 언약궤가 있는 그런 제단으로 가서 거기서 제단 뿔을 그 제물 바치는 제단 뿔을 잡았습니다. Recording in progress. За тэгээ Адоник яасан гэхлээр өөрийнхөө сургийг сонссон учраас өөрөө хомроонд нь өртгөөсөр аргагүй гэдэг мэдсэн болохоор гүйсэн гэж байгаа тийм гүгээд эзний асартай юуны гэрээний авдартай эзний асарлаг гүгээд тэндсэн талын ширээний эврнээс зурж авсан гэсэн. 제단 뿔을 잡는 행동은 앞서 아도니아가 한 행동 아닙니까? Тэгээ урд нь бас яажсэн гэхээр Адониа бас яг ингэж барьж ирсэн тийм ээ. 자기가 죽을지 모른다는 그런 생각이 들 때 살기 위해서 제단 뿔을 잡는 거죠. Тэгээ тухайн үед Адониа яасан бэлээ өөрөө буруу зүйл хийсэн гэдгийг мэдсэн болохоор амьд үлдэхийн тулд талын ширээний эврээс зурсан байсан. 그러면은 여기 요압이 제단 뿔을 잡은 것이 어떤 마음으로 잡았는가가 그게 중요한 것인데요. За гэхдээ тэгвэл энэ удаа бас дахиад Йов тэр талын ширээний эврнээс зурж байгаа тийм энэ тэрийг яагаад зурсан болоо гэдэг энэ шалтгаан их мэдээлэл анхаарах хэрэгтэй байна. 제단 뿔을 잡는 자를 죄대로 벌하지 않고 용서해 주는 이유가 무엇일까요? Тухайн үед нөгөө нэг харах юм бол эзний тэр талын ширээний эврнээс зурсан нэг өршөөх тийм зүйл байсан тийм ээ. Тэгээ түүний шалтгаан нь юу байсан юм бол яагаад хүн талын ширээний эврнээс зурх үед нь тухайн өршөөхтэй байсан юм бэ? 이전에 설명한 적이 있는데 그걸 혹시 기억하고 계신 분은 말씀해 주시고 부족한 부분은 제가 보충으로 설명하겠습니다. За тэгээд таад мэн санаж гэнэ тэр л урд нь Адониаг нөгөө талын ширээний эврнээс зурх үед нь бас тайлбарлаж ирсэн. Тэгээд хүн талын ширээний эврнээс зурх үед нь яагаад түүнийг өршөөхтэй гэх юм болоо? Таньжон байна уу? Нөгөө юу яадаг? Цус цацдаг. Тэгээ нөгөө Есүсийн цусаар аврагдах боломжтой болсон юм шинэ гэрээний итгэгчид. Тэгээд энэ бэлэтэлтэй холбоотой
Тэгээд нөгөө дахид өргөж байгаа амьтдын цусыг тэр ширээний эврэлөө цацдаг байсан. Тэгээд тэндээс зоорж өршөөл ирж гимшиж байгаа. Бурхнаас зурж байгаа гэсэн утгасан. Гамбахын юм зэ тасарсан уу? Милданаа 그 재단불에다 일단은 그 재단에다가 제사를 드릴 때 그 재단 불에다 피를 피가 묻기 때문에 그 피는 나중에 그 신약 시대에 보면은 예수님의 피로 이렇게 상징을 했었기 때문에 그 사람들이 재단 불을 잡을 때는 그 용서를 받게끔 그렇게 되어 있었다고 예, 생각하다고 합니다. 뭐, 맞는 대답이고요. 맞게 일단은 대답했습니다. 따뜻하게 했어. 근데 이제 좀 더 정확하게 제가 다시 설명을 하겠습니다. 나비 дахиад нэмээд жоохон дээр нэмийгээ өгүүлээрэй. 우선 뿔의 의미는 하나님의 권세를 말한다고 그랬죠. Нэгдүгээрт нь шүү дээ энэ эвэр болохоор бурхны эрх мэдлийг илэрхийлдэг юм. 근데 эвэр. 재단은 죄를 속죄받는 재단이기 때문에 죄와 관계되어 있는 권세인 겁니다. Тэгээд талын ширээ болохоор чинь гмиг уучлалын ийм ширээ байсан. Тэгэхээр тэрнээс нь уучлалын ширээн дээрээс байсан бурхны эрх мэдлийн өршөөлийн эрх мэдлээс нь зурлаа гэсэн утга. 그래서 죄를 사하고 사오지 않고의 권세가 하나님께 있다는 것을 알고 그러니까 하나님께 긍휼을 구하는 마음이죠. Тэгэхээр нөгөө нэг энэ одоо өршөөлийн талын ширээн дээр байгаа энэ эвэр бол бурхны эрх мэдэл намайг одоо тийм өршөөгөө хүн мэдэхгүй бурхан мэднэ гэсэн ийм сэтгэлээр буюу тэгээ бурхан намайг өршөөгөө нэгүүлсэх байхаа гэсэн тэр нэгүүлсээр зуурч байгаа ийм одоо илэрлэл юм. 예수님의 죽으심을 믿는 믿음도 여기 그 중요한 요점 가운데 하나입니다. За тэгэхээр хэдүүлээ Иесусийн одоо нөгөө нэг нас орсон тий шалтгаан нэг ч гэсэн бид нэр бас үүтэй холбуулаад тайлбарлах боломжтой. 예수님의 죽으심은 나를 위한 죽으심입니다. За тэгээд Иесусийн нас орсон шалтгаан нь бий байсан. 우리가 보통 예수님은 죽으시고 나는 살아있다고 생각을 합니다. Бид нар ихэнхдээ яаж боддог гэхээр Иесус нас орсон байна. Би ихтэй нас ороогүй би бол амьд байгаа гэж бодох нь амархан байдаг. 예수님의 죽으심은 나의 죽음과 그 연결되어 있는 거예요. Гэтэ үнэндээ Есүсийн нас барсан тэр бүх шалтгаанууд нь надтай миний одоо энэ амьд байгаатай бүрэн холбоотой. 세례 받은 자는 그리스도와 연합하여 죽은 자가 된다는 것을 사도 바울이 말씀했죠. За тэгээд Илч Паул үг хэлсэн байгаа гэхээр баптизмаар дамжуулаад баптизмаар дамжуулаад амьд бид нар ч усан байгаа адилхан түүний адилхан үгсэн үхээд дахин амьдсан гэсэн үг гэж хэлсэн байдаг. 예수님의 죽으심을 나를 위한 죽으심으로 믿는 자는 나의 이전 옛사람이 죽어지게 됩니다. Тэгээ бид нар яадаг гэхээр эзэн Есүсийн нас барсан тэр шалтгааныг тийм ээ надаас болсон юм аа гэдгийг хүлээн зөвшөөрсөн нэгэн түүнтэй хамт цовдлогдоод дахин амьдсан байдаг. 그래서 이 재물이 죽어진 것과 같이 나의 옛사람이 죽어지기를 원하고 그걸 기도하고 결심하는 자에게는 하나님이 기회를 주시는 거예요. Тэгэхээр тийм учраас өөрийнхөө миний өмнөх бие тэгээ өмнөх бодол санаа өмнөх одоо хүн эзэнтэй хамт цовдлогдож дахин шин бүтээл эзний өмнө болохын төлөө үсэж түүний төлөө залбирч тэмүүлж байгаа нэгэнд эзэн гэдэг гэхээр тэр нэгүүлслийн замыг нээж өгдөг. 그래서 죄를 버리고자 하는 철저한 그 각오와 결심이 있는 것을 보시고 하나님께서 그 죄를 용서해 주시는 거죠. Тэгээд хүмүүс тэгж зорин тэмүүлэхдээ яадаг гэхээр өөрийнхөө гэмт чанартай тэмцэж эзний нэгүүлсэл зурах гэж хичээдэг. Харин бурхан тэрийг харахтаа тухайн хүнийг нэгүүлсэж уучлж өгдөг.
이제 잘 정리가 되셨겠죠? За тэрэлээ ойл урамжтай юу? Эвернээс зуурна гэдэг нь тий ийм учиртай. 그럼 과연 요압이 지금 설명한 그런 마음을 가지고 제단불을 잡았느냐가 그게 문제인 거죠. За одоо хэдүүлээ буцаад нөгөө үндсэн сэдв рүүгээ орох юм бол за тэгвэл яг энэ одоо тэр тий хуучин хүний орхиж би шинэ рүү тэмүүлэх гэсэн ийм сэтгэлтэйгээр Йов одоо эзний эвернээс сурсан шалтгаан нь ийм сэтгэл түүнд байсан учраас сурсан гэж бодож байна уу? 보이는 모습은 하나님의 긍휼을 구하는 것처럼 보이지만 실제 말한 걸 보면 그런 모습이 있지 않습니다. За жишээлх юм бол ийм тэгээ хэдүүлээ харъя. Түүний яг ингээд зуурсан байгаа байдал харагдаж байгаа байдал нь харах юм бол яг харахгүй эзэн нэгүслийг хайж байгаа юм шиг ингэж харагдаж болно. Тэг одоо яг өөрчлөлт нь харах юм бол гэхдээ Йовын хэлж байгаа үгэн дээр нь хараад үзтий. Тэрийг хэлсэн үгийг сонсох юм бол арай өөр байгаа. 우선 두려워하는 마음으로 그렇게 도망가서 제단불을 잡은 이것은 죄를 뉘우치는 마음이 아닌 거죠. За нэгдүгээр нь тэр яасан гэхээр одоо гэмээ одоо хаяа бизнес шинэ хүн болож шинэ зураг гэсэн сэтгэлээрээ тэр тахлын ширээр гүгээгүй тэр нэгдүгээрт нь айдсаасаа болж гүйсэн баг. 범죄자가 하나님께 가져야 할 마음은 어떤 마음일까요? За ер нь бол одоо ким хийсэн хүн ямар нэгэн буруу зүйл хийсэн хүн бурхан руу очихдоо ямар сэтгэлээр очих ёстой вэ? 애통하는 마음이고 안타까운 마음입니다. Тийм хүмүүс эднэр рүү очихдоо одоо гэмээсээ болоод ингээд шаналсан тий бас ингээд харамссан хийсэн үйлдэлтэй ингээд харамссан ийм сэтгэлээр бурхан дээр очих ёстой. 그러니까 애통하는 마음만 갖는다면 하나님 그 사람을 결코 외면하지 않으십니다. Тэгээ бурхан яадаг вүлээ одоо тэр ингээд шаналсан ийм зүрх сэтгэлтэй очихыг эзэн бурхан түүнээс нүр буруулахгүй. 그러나 두려워하기만 하고 있으면 자기가 죄에 대한 보응을 받을 걸로만 생각을 하고 있다는 증거인 거죠. За гэхдээ харин хүн яадаг гэхээр тэгж нэг одоо имээсэн сэтгэлээ шаналсан би буруу юм хийчлээдээ гэсэн ийм сэтгэлтэй биш. Зүгээр л ингээд нөгөө айдас тэр баригдсан байх юм бол хүн яадаг гэхээр эзнээс нэг одоо тэг нэгүслийг хүртэхээр хол байдаг гэсэн. 그 두려워하는 마음은 형벌 받는 자의 마음이고 끝까지 거역하는 것을 그걸 고치지 않는 자의 마음입니다. Яа тэгэд айдас хүн яагаад айдас баригддаг гэхээр би буруу юм хийсний хүлээн зөвшөөрч байгаа үед мэдсэн үедээ айдас баригддаг. За одоо баларсан гэдэг ийм байдалд ордог гэсэн. Гэхдээ ингэж байгаа хүмүүс нь өөрийнхөө одоо тэр айдас тэгэл баларсан гэдэг ингээд айгаад байгаад ах юм бол тэгэд эсвэртэл нөгөө харамсан сэтгэл авахгүй байх юм бол тэр яах вэ? Эзний өмнө одоо тэр бардам байдал ингээд болж хуурдаг гэсэн. 하나님은 우리 모든 인간, 특별히 범죄자라 할지라도 두려워하기만 하고 있는 것을 원치 않으셔요. Гэтэ бурхан яг юу хүсдэг вэ гэхээр ер нь бүх хүмүүсийг ялангуяа ингээд буруу хийсэн хүнийг зөвхөн айгаад айц татаад ингээд суугаадахыг хүсдэггүй. 요한계시록 21장 8절에 있는 말씀인데요. За Илчлэлт номны 21-ийн 8-д ийм үг байгаа. 거기에 지옥의 그 불못, 지옥의 불로 타는 유황 못에 던져지는 자들이 기록되어 있습니다. За тэрийг харах юм бол нэг тамийн гал руу ингээд шидэгдэж байгаа хүмүүсийн төрхийг ингээд гарч байгаа. 거기 범죄자들 가운데서 가장 첫 번째 기록되어 있는 그 범죄자가 바로 두려워하는 자들이죠. За тэгээ тэн дээр юу гэсэн гэхээр ингэсэн баада. Энэ болохоор тамийн нуурт галан нуурт шидэгдэх хүмүүс гэсэн тэр хүмүүсийн одоо хамгийн ихнийхт нь ямар хүн явж байгаа вэ? Хулчгаар одоо аймхан хүн явж байгаа гэсэн. Аймхан хүнийг бурхан тэгнэ гэсэн шийтгэрэй гэсэн. 그러나 통절한 회개와 안타까운 마음이 있다면 통회하고 애통하는 마음이 있다면 그 두려움은 더 이상 있지 않게 됩니다.
За харин яадаг гэхээр хүн ингээд одоо юу гэх юм тэгээд яанаа гэж хөдлөхгүй байдаг хүмүүс байдаг тийм биш. Эсвэргээрээ би тиймээ би бурууг үлдсэн гэд би хүлэн зөвшөөрөөд тэгээд түүндээ гимшээд ичээд ингэж байгаа хүн дээр нь ямар яадаг вэ гэхээр одоо сэтгэлээрээ шаналж байгаа энэ хүнд найдвар байдаг гэсэн. 그리고 이제 그 다음에 Гүжээр юм уу? 29절과 30절 두 절을 보겠습니다. За цааш нийтлээ 29 болон 30 дахь ишлэл рүү очие. Илгэг амсан. 네, 29절 30절 읽어주십시오. За 29-30-ыг харах юм бол Йов эзний асар руу зүгтсэн ба тэрээр тахилын ширээний хажууд байна гэдгийг Соломон хаанд дуулгасанд Ехоядагийн хүү Бенаяг тэрээр илгээж явж очиод түүнийг хөнөө гэж тушаав. Ийм хүү Беная эзний асарт ирээд Йовд хаан гараад ир гэж чамд тушаасан гэв. Харин тэр гарахгүй би эндээ л өвхөн гэж хариуллаа. Бинаяа Йоб ийхүү хэлж надад тийхүү хариуллаа гэх үгийг хаанд эргүүлэн аваач. Амен. 아멘. 두 번째 작은 제목인데요. За одоо нөгөө хоёр дахь жижиг сэдвүүг орж ирнэ. 요압이 긍휼을 구하지 않음. За хоёр дахь сэдвийг марчуулахаараа Йоб өршөөлийг хүсээгүй. 솔로몬이 분하야를 보내니까 그 분하에게 하는 말이 나는 단에서 죽겠다 그렇게 말을 했어요. За юу гэсэлэр Соломон Бинаяг илгээсэн тийм ээ. Тэгээд Бинаяа болохоор юу гэсэн бэлэрээ чи ингээ гараад ирээ, гарчирсан дээрээ гэж ингэж хэлсэн. 하나님은 모든 죄인을 다 죽게 만드는 것이 목적이 아닙니다. За бурхан бүх гүнтнүүдийг те алчий гэсэн бодол юм байдаггүй. 죽겠다라는 말은 하나님께서 긍휼히 여기신다는 것을 믿지 않은 마음이죠. Гэхдээ харин энэ чи яа гэсэн би үгүй би өвхнэ гэдгийгсэн те тэр болохоор яаж нэг гэхээр бурханы нэгүсэл байдаг гэдэгт ингээд итгэхгүй сэтгэл ингээд илрэл байгаа. 그런 자포자기하는 마음을 가진 자에게는 하나님께서 긍휼을 베푸지 못하십니다. За одоо яг энэ шиг те үгүй би тэхгүй үгүй би ингэмээргүй байна гэдэг ийм хүмүүс бурхан яадаг нэг үслэг өгөхгүйс ч ингээд тэр хүн авах боломжгүй байдаг. 반드시 죽어야 할 사람이라 할지라도 긍휼만 구하면 하나님께서 살려주셔요. Тэгээд хүмүүс тэгээд энэ заавал өөхөх ёстой гэсэн юм хүмүүс байдаг, өгөх ёстой гэсэн. Гэтэ тийм хүмүүс ч гэсэндээ эзний өмнө очиад дараагаар өршөөлөг гуйх үед аврал авсан тохиолдлууд байгаа. 열왕기하 1장에 아합의 아들 아하시아 왕이 엘리야에게 군사를 보낸 일이 있어요. Хоёрдугаар хаад номны 1-р бүлэг дээр юуны Ахабын хүү Ахаб의 아들 아시아 юу гэсэн 네, 아하시아 예. 아하시아 гэж байгаа. Ахабын хүү Ахазиа гэж байгаа. Тэр Ахазиа яасан гэхээр хэн рүү Самуэль рүү өршөөл гуйсан юм мэдээ илгээсэн байдаг. 하나님의 선지자를 군대 힘으로 잡겠다는 것이기 때문에 하나님께서 그걸 잘못됐다는 걸 알게 하기 위해서 불로 군사들을 다 사르셨죠. За тэд хоёр яасан гэхээр 하늘에 불이 내려와서 불로 네, 불로 예. Тэгээ тухайн үед яасан гэхээр нөгөө Ахазиа тэр бурхны хүнийг эцэргийн хүчээр барьж авахын тулд тэд нэр ингээд хүчээр түүнийг одоо Илияг барьж авах гээд явсан. Гэтэ тэр үед юу болсон гэхээр бурхан тэнгэрээс галыг буулгаад тэр цэргүүдээр ингээд сүрлэг авчирсан тухай. 첫 번째 군사가 갔을 때 불에 타 죽었고 두 번째 군사들이 갔을 때도 불에 타 죽었습니다. Тэгээ ийм байна. Бүр шатамжлагтай цэргүүдийг илгээсэн тухай гарч байна. Эхнээ очсон цэргүүдээр бурхан галыг болгоод тэднийг шатаж өгсөн.
Тэгээ дахиад цэргүүд илгээсэн чинь тэд нар дахиад ингээ тэнгэрээс гал буугаад тэдний шатаасан гэж. 세 번째 갔던 군사도 똑같이 불에 타 죽어야만 하는 그런 어, 그런 입장, 그러니까 그런 상황인 거죠. Тэгээ гурав дахь эхний 1 2-ыг хоёр дээр аль алин дээр нь тэнгэрээс гал буугаад тэднийг шатаж өгсөн бол гурав дахь нь ч гэсэн бас яг тийм байсан. Гурав дахьтаа илгээгдэж байгаа хүмүүс ч гэсэндээ бас шатаж өгөхөөр байсан. 그러나 세 번째 그 군사의 그 지휘관, 군사를 데려간 대장은 이 생명을 귀히 여겨 주시기를 간절히 구하는, 긍휼을 구하는 그런 마음을 가지고 그 말을 했어요. За тэгсэн чинь харин 3 удаа нөгөө очсон цэргүүдийнх нь одоо ахлагч нэг хүн байгаа байхгүй. Ахлагч нь амийг нь хэлтрүүлээсэ гэсэн юм чин сэтгэлийн гуйлттай байсан. Гуйж 똑같, ирсэн гэсэн чинь. 똑같이 죽을 자들이지만 긍휼을 구하니까 하나님께서 죽지 않도록 불을 내리지 않으셨어요. Тэгээ тэд нар бас яг тийш нэг тушаал аваад явсан. Гэтэ бурхан бас энэ удаа 3 дахь удаагийн цэргүүд дээр ч гэсэндээ гал болгоод тэдний шатаа хөөсөн ч гэсэндээ тухайн цэргүүдийг ахалж исэн тэр жанжин хүн нэгүүлсдэг гуйж тэ өршөөлөг ирсэн учраас бурхан тэр цэргүүдээр нь гал буулгааг байдаг. 그럼 비록 죄인이라도 두려워하지 않아야 할 이유가 무엇입니까? За гэхдээ тэгвэл хүн одоо тэ хичнээн гин бурууг хийсэн байсан ч гэсэндээ дэмийл ингээ эмээгээ тулчгаар байгаад байж болохгүй тэ. Тэгээ яагаад тэгж улчир байхгүй байх ёстой вэ? 하나님은 하나님은 죄인을 죽이는 게 목적이 아니고 살리시는 것이 목적입니다. Тэгээ хүмүүс болохоор яадаг гэхээр одоо өнгөрсөө ингээд одоо яана өнгөрсөө гэдэг ингээ үрийгээ суугаад байдаг. Гэхдээ бидний бурхныг мэдэх хэрэгтэй. Бурхан хэн бэ гэхээр бурхан хэнийг ч өхүүлэхийг хүсдэггүй гэдэг мэдэх хэрэгтэй. 에스겔 38장 19절 한번 누가 읽어 주십시오. За манайхаас хэн нэг нь Эзекиэл номны 33장 19절이요. за Эзекиэл номны 33 дахь бүлгийн 19-ыг уншиж өгөөрэй. Тэнийг нь Эзекиэл 33-ын 19. За 33:19. Төвд буруу хүн харин гин буруугаасаа эргэж шудраг зөвийг үйлдвээс тэр түүгээрээ амьд үлдэх болно. Амен. Амен. 그리고 거기 똑같은 33장 11절 한번 읽어 보시겠습니까? Бас яг адилхан 33-ын 11-ийг та сонсч өгөө. За 11. 11. Эзэн дөгвөл би амьд гэж эзэн бурхан тунхаглаж байна. Би буруутын өхөлд огтхонч баярлахгүй. Харин буруутан замаасаа эргэж амьд гарахад би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун. Тэгвэл та нар юунд өгөх вэ? Израилийн гэрээ. 아멘. 하나님은 살리시는 게 목적이지, 저주를 선고하셨다 할지라도 그가 회개하면서 사는 걸 원하시는 거지 죽는 걸 원하시는 게 아닌 거예요. Тэгээ бидний бурхан те амьдруулахыг хүсдэг болохоос ш те алдаа болгон дээр нь дөрөөлөд халаад байхыг ерөөсөө хүсдэггүй. Дөрөөлөд буруутгах байхыг хүсдэг бурхан биш үү? 근데 불신앙자는 하나님이 마치 사람을 죽이시는 하나님으로 그렇게 생각을 해요. Гэтэ итгэвч биш хүмүүс яадаг гэхээр бидний бурханыг маш тийм харгас те ийм бурхан гэж боддог. 이스라엘 백성들이 애굽을 떠나 가나안으로 갈 때 바닷가에 이렇게 막혀서 못 가게 됐습니다. За тэгээд нэг юм жишээ байгаа. Дээр үед Израильчууд Египтээс гараад Канаан руу явсан тий. Тэгээд тэд нар явх замдаа нөгөө зам нь хаагдсан өмнө талд нөгөө тэнгис улаан тэнгис байсан тий. 앞으로 가지 못하는데 애굽 군대까지 쫓아오니까 몇몇 사람들이 우리를 죽이려는가 그렇게 생각을 하고 말을 했죠. Тэгээд тэд тэр үед яасан гэхээр урд талд нь улаан тэнгис байсан. Араас нь Египтчууд алнаа гэдээ дараад ирж байгаа.
Тэгсэн чинь тэр үед нөгөө хүмүүсийн одоо нөгөө байдлууд илэрсэн те. Зарим нэг хүмүүс нь энэ бурхан чинь ер нь бидний нэг аврах гэдэг ааш ер нь алах гэж наашаа авчирсан юм биш үү гэж бодсондоо шууд тэрийг ингээ амаараас хэлсэн байдаг. 근데 그때 어떤 일이 일어나는지 우리가 생각해 보면 하나님이 그들을 죽이기 위해서 그런 상황을 만들었을까요? Гэтэ хэдүүлээ тухайн үеийг бодож үзэх юм бол бурхан тэднийг алах гээд тийшээ авчирсан байсан уу? 어떤 위험한 상황에서도 건지시는 능력이 하나님께 있다라는 것을 알리기 위해서 그렇게 하신 거죠. Эсвэргээрээ ямар ч одоо гарцгүй мэт газар ч гэсэн бурхан өөрөө гарах замыг нь зааж өгөөд аврах хүч чадалтай гэдгийг тэр үед тэндээс ингээ харуулсан тий. 하나님의 모든 인도하심은 우리가 살 수 있는 길로 인도하시는 거지 죽을 길로 인도하시는 것이 아닙니다. Амен. Бидний бурхан биднийг ингээ удирддаг. Гэтэ бид нарыг ингүүл чи амьд гарнаа, ийшээ явчихаа, ингүүл чи болох гээд байна. Ингэж амьдрнаа гэсэн зам руу л удирддаг. Тэрнээс ч биднийг үхэл рүү ч юм уу удирддаггүй. 근데 신앙이 없는 사람은 우리를 살리기 위해서 하시는 일을 마치 죽이시는 일로 그렇게 오해를 하는 거죠. Гэтэ эсвэргээрээ итгэвч биш хүмүүс харин яадаг вэ? Эзэн дээр ирж цуглаанд явж тэ эзний замаар алхах нь үхлийн зам, хэцүү зам юм шиг тэгж ойлгодог. Бурхан биднийг хэцүү зам руу дагуулах гэдэг юм шиг ойлгодог. 네, 그래서 요압은 죽겠다는 말을 한 것은 살림 받겠다라는 마음과는 다른 마음입니다. За тэгээ Йовын хувьд болохоор юу гэсэн бэ? Би эндээ л үхнэ гэдгсэн тэ тэр болохоор намайг амьдруулаач гэсэн ийм одоо мессежний бүр эсрэгээр нь ярьсан баг. Би үхнэ. 하나님의 긍휼을 믿지 않고 하나님께 긍휼을 구하지 않은 것이죠. Яагаад гэсэглээрээ Йовын хувьд Бурхны нэгүүлсэл гэдэг зүйлийг мэдэхгүй байсан. Тэгээ мэдэхгүй болохоор тэр яаж гэхээр Бурханаас нэгүүлсэлийг гуйж чадахгүй байсан. 반면에 비교해서 앞서 아도니아가 제단벌 잡았을 때는 그때는 긍휼을 구하는 말을 했습니다. Тэгээ Адоны харин яасан бэ? Адоны эсрэгээр нь харах юм бол Адоны ч гэсэн яг ижилхэн Талын ширээний еврейс зурсан боловч тэрээр одоо өршөөлөг ирсэн үгийг хэлсэн баг. 이 두 가지를 같이 연결시키면 안타까운 마음, 통회하는 마음을 가지고 하나님의 긍휼을 구하는 자는 모든 죄에서 구원받습니다. За тэгэхээр энэ хоёрыг хэдэлээ хараад дүгнэх юм бол үг дүгнэх хөглөөрэ өөрийнхөө хийсэн үйлдэл дээр тэгээ харамсан, гэмшиж тэгээ бас эзнээс нэгүүлсийг гуйж байгаа нэгэн дээр эзэн бас өршөөлийг үзүүлдэг юм аа гэдэг мэдчихвэл. 그러나 두려워만 하고 있고 긍휼을 구하지 않는 자에게는 하나님의 어떤 그 자비 베푸심이 없는 거죠. Харин эсэргээрээ те одоо өнгөрсөн гэдэг ингээ одоо худлаа айж байгаа юм шиг те одоо өнгөрсөн гэдэг гүжүүлээд эзнээс өршөөлийг хүсэхгүй нэгэн дээр яадаг гэхээр өршөөл авах боломж байхгүй. 그리고 살인죄 같은 경우에는 재단을 잡았다 할지라도 끌어내려서 죽이라고 그렇게 말씀을 한 그 구절이 있다고 그랬죠. 제가 설명을 했죠. За гэхдээ ийм юм байсан те эзний Дахлын ширээний өрнөөс зурсан бүх хүн өршөөх түүгүүл үгүй. Яагаад гэхээр тэрэнд өршөөгдөхгүй хүн бас байдаг. Тэр нь олонгоё хүн одоо хүний аймыг хөнөөсөн хүн бол те өршөөгдөхгүй гэсэн ийм агуулгыг хэдлээ урд нь харж ирсэн, сонсч ирсэн. 거기에 대해서 이제 세 번째 제목을 보겠습니다. За хэдүүл одоо 3 дахь сэдвээр оръё. Жижиг 3 дахь сэдв. 자기 범한 죄대로 죽이라 함. За 3 дахь сэдвийн ачиг болохоор өөрийнх нь хийсэн гмийн дагуу өөрийг нь алаарай гэсэн. 31절부터 33절까지입니다. За 31-ээс 33 дугаар ишлэл байгаа. 31절부터 33절까지 읽어주십시오. За 31-ээс 33 уншия. Хаан Бенаяд түүний хэлснээр үлдээ. Йовын урсгасан гэмгүй цусыг надаас болон миний эцгийн гэр бүлээс зайлуулахын тулд түүнийг хөнөөгөө туршвал Йовын цусыг эзэн өөрийнх нь толгой дээр буулгаг. Миний эцэг Давидыг мдээгүй байхад тэрээр өөрөөсөө илүү зөвхт сайн
хоёр хүнийг буюу Израилийн цэргийн жанжин Нерийн хүү Абнер, Юдагийн цэргийн жанжин Етерийн хүү Амаса нарт халдаж илдээр цавчин алсан билээ. Ийхүү тэдний цус нь Йоб болон түүний үрсийн толгой дээр эргэн бууж мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд түүний гэр түүний сэнти дээр эзний амар тайван мөнхөд байх болно гэв. Амен. 아멘. 요압이 두 사람을 죽였는데 그 둘은 전쟁 상황이 아니었고 아무 잘못도 하지 않았는데 죽인 거예요. За тэг юу олон хүмүүсийг алсан тий цэргийн жанжин учраас. Гэхдээ энэ дээр гарч байгаа хоёр нэр болохоор гэхээр дайнч болоогүй тий 50 цагт тий ямар нэгэн байдлаар буруу зүйл хийгээгүй байхад нь энэ хоёрыг алсан баг. 죽을 일을 하지 않은 무죄한 자를 죽인 그 죄는 반드시 그 죽인 자가 받아야 합니다. За тэгэхээр ямар нэгэн байдлаар хөх ял аваагүй тий гэмгүй байсан хүмүүсийг алах юм бол тэр хүний бурууг нь тухайн хүн өөрөө ингээ үүрэх хэрэгтэй байгаа. 사람을 죽인 자를 살려주게 되면 그러면 또 다른 피해자가 생기기 때문에 다른 피해자가 생기지 않도록 반드시 하나님은 그 죽인 자를 죽이도록 그렇게 하나님께서 정해 놓으셨어요. За тэгэхээр хүн тий хүнийг алсан нэгэн түүний зүгээр орох юм бол яах вэ? Тэр дахиад бурууг үлдэн давтнаар тий тийм учраас бурхан ясэлээр нэг удаа чи цусыг урсгах юм бол буцаагаад өөрийнхөө цусыг урсгаарай гэж бурхан хэлсэн. 출애굽기 21장 12절 말씀 적어 놓으시고요. За манайх та ягараа тэмдэглээд авчих гэх нэг Эхлэл номны 21:12. 거기에 사람을 죽인 자는 반드시 죽일지니라 그렇게 말씀되어 있죠. За энэ Эхлэл номны 21:12 дээр юу байгаа гэхээр хүний хөнөөс нь нэг буцаага заавал өөрийн хөнөө гэсэн юм байгаа. 죽인 자를 살려두면 또 다른 피해자가 생기고 그걸 또 사는 걸 보면 다른 사람도 그런 죄를 질 수 있기 때문이죠. Тэгэхээр яагаад гэхээр одоо түүнийг өөрийг нь бусдыг хөнөөсөн үед нь хөнөөсний төлөө хөнөөхгүй бол тэр дахиад хин нэг хөнөөх болно. Эсвэл хөнөөчөө тэр хүн зүгээр явж байгаа юм бол өөр хүн түүнийг хараад бас дахиад зориг орох болно гэсэн. 그럼 여기서 우리가 한 가지 의문점이 생기게 됩니다. За эндээс бид нэр яах вэ? Нэг ойлгох хүлээж авах зүйл байгаа. 살인자는 반드시 죽여야 된다고 하면 하나님께 긍휼을 구할 필요도 없지 않겠습니까? 이런 질문을 할 수 있는 거예요. За тэгэхээр хэдүүлээ энийг ингээ үзэж явах явцад нэг ийм асуулт тавьж магадгүй. За тэгвэл ямар ч хэмтэн байсан гэснээс нэгүүлсэл болох юм бол аврагдана гэсэн шүү дээ. Гэхдээ тэгвэл одоо энэ хүн алсан хүн тэгвэл яаж исэн ч гэсэн аврагдахгүй мó тий гэсэн ийм асуулт одоо тавьж магадгүй. 살인죄를 짓는 사람을 긍휼을 베풀지 말라는 말씀은 살인죄는 그 죄가 너무 커서 스스로 회개가 안 되고 뉘우치는 것이 안 된다는 거죠. За тэгэхээр хүний амийг бүрлэн гэдэг нь болохоор одоо гэдэг маш тийм одоо буцаах боломж байхгүй тий ийм юм учраас тухайн хүнийг яадаг гэхээр заавал одоо тэрийг нь өөрөөр нь одоо уучлах гэх юм уу нэгүүлсэхэд хэцүү гэсэн. 마음에 품은 악의 정도가 심하기 때문에 긍휼을 구하거나 또 통회하는 마음이 들지 못하는 겁니다. Тэг хүний амиг хөнөөх үедээ яадаг гэхээр тэр түүний дотор орсон гэх юм уу тэр одоо бузар муу байдал нь маш ингэ мэдрэмжгүй те маш нөгөө ийм хэцүү болцсон байдаг учраас тэр хүн өөрөө тэрийг гаргаж гэмшиж те ингэж бол чадахгүй байдаг хүн. 그러나 사람을 죽인 모든 사람이 다 죽는 건 아닌 거예요. Гэхдээ хэрэглээ харах юм бол хүнийг алсан хүмүүс бүгдээрээ өгсөн байдаг үгүй. 악의 정도가 심하지 않고 철저하게 통에 자복하고 회개한다면 하나님은 살인자라도 살리십니다. Гэтэл ингээ харах юм бол хүнийг алж байгаа хүмүүсийн
одоо нөгөө сэтгэл зүйн байдал тэгээ тэр дотор нь сэтгэл дотор нь байгаа тэр хорт бодлууд тэ бузрам бодлууд нь ингээ ялгаатай байдаг. Зарим хүн үгдгийг өөрөө мэдэхгүй андуураад алах тохиолдол байдаг. Эсвэл алдаа гарах тохиолдол байдаг. Эсвэл зарим нь бүр албаар бүр ингээ алах тохиолдол бас байдаг. Энэ А, мэтчлэн хүмүүсээ одоо хүн алж байгаа юу гэх юм те одоо зэрэглэл гэхэд цаашаа тий тэр байдлуудыг ингээ ангилж болно гэсэн үг. 국가마다 살인죄에 대한 처벌법이 다 있을 겁니다. Тэгээ хэдүүлээ гарах юм бол улс болгонд одоо тэгээ хүн алсан хүний амийг бүрлэгдсэн хүмүүст ингээ зориулсан гэмийн шийтгэлийн зүйлүүд байдаг те тэдгээр зүйлгээд 대개는 다 이게 사형으로 그 죄를 처벌하지만 때에 따라서는 사형을 내리지 판결하지 않는 경우도 있습니다. тэгээ ихэнхдээ яах вэ гэхээр хүний амийг амиар гэдэг шиг те амийг бүрлэгсэн хүмүүсийг цаазаар авах гэх юм уу ийм ялгад үйлдэгдэг орнууд ч гэсэн байна. Гэхдээ тийм цаазын ялтай орнуудыг ч гэсэн хэдүүлээ харах юм бол тухайн нөхцөл байдал ямар байсан шалтгаалаад тухайн хүний одоо тийм үйлдэл сэтгэл зүй ямар байснаас шалтгаалаад зарим хүмүүсийг амиг нь өргөшөөгөө зүгээр одоо хэдэн жилээр ингэ шийдэх тохиолдол бас байдаг. 자기 죄를 철저히 뉘우치는 경우에는 인간 판사, 재판을 하는 인간의 눈으로 볼 때에도 좀 자비를 베풀 마음이 나오는 거죠. За тэгэхээр бид нэр эндээс яадаг гэхээр тэр шүүгчээр дамжуулаад тухайн хүний үйлдэлүүдээ одоо тогтоогдоод тэр хүнээс дамжуулаад бурхан яадаг гэхээр нэг үлслийг бас ингээ өгдөг тухайн хүмүүст. 특별히 우리 예수 믿는 사람을 핍박하고 죽인 사람을 뉘우치기 위해서 하나님은 그들을 살리시는 일들이 많이 있습니다. За тэг ялангуяа тэр эзэнд итгэдэг хүмүүсэд ч гэсэндээ тэг 주성이 무슨 다시 한 번만 해주시겠어요? 예, 예수 믿는 성도를 네, 핍박해서 죽인 일이 네, 많이 있거든요. 네. 근데 그 순교자 죽인 그 사람 순교자를 죽게 만든 그 사람들이 죽지 않고 예수 믿은 경우가 많이 있어요. 예수 믿은 경우. Тэгээ ялангуяа хэлээ харах юм бол ийм тохиолдол бас байдаг. Бурхан мэдхгүйгээс болоод хүний амьд хүрсэн ч юм уу те ийм хүмүүсийг буцаагаад өөрлөө дууцсан тохиолдлууд байдаг. Итгэгч хүмүүсийг те ингээд хавчлагаар ч юм уу алаад те дараад нь буцаад тэр хүн өөр дээр эзэн дээр ирсэн эзний ажлыг хийгээд явж байгаа хүмүүс ч гэсэн бас байдаг. 한국에도 그런 일이 있습니다. 어떤 목사님의 아들을 죽인 사람이 그 목사님의 양아들이 되고 그 목사님의 아들이 되어서 나중에 그 자기 아들도 목사가 되게 만드는 일이 있었어요. Тэгээд яг бүр боддоор тийм юм бас болж исэн гэнэ. Солонгост жишээлх юм бол нэгэн пастрын хүүг нэг хүн хөрөөс хүнөөсөн гэж байгаа байхгүй. Тэгээд дараад нь нөгөө тэр хүнөөсөн одоо хүний амиг бүрлэгсэн нөгөө нөхөр чинь нөгөө пастрынхаа өргөмөл хүүхэд нь болсон гэнэ. Тэгээд явандаа тэр хүн ясаглаарэ бүр өөрөө ч гэсэн эзний замаар яваад өөрөөс үр хүүхэдтэй болж байгаа шүү дээ. Тэгээд тэр үр хүүхэд ч гэсэн ингээд эзний замаар дагуулж явсан. Тэг ийм тохиолдол байдаг. 중요한 것은 어떤 죄라도 철저히 뉘우치고 회개만 한다면 용서받지 못할 죄가 없다는 겁니다. Тэгээ бид нэр эндээс дүгнээд юу мэдэх хөтлөөрэ хүн ямар ч гэмиг үлдэж ямар ч үйлдэл гаргасан бэ. Гол нь тэр хүн түүнийхээ төлөө харамсаж гэмших юм сэтгэл зүйтэй байх үед уучлал заавал авагддаг юм аа гэдэг мэдэж болно. 뉘우치지 않는다면 그 법대로 처벌받는 것 외에는 달리 다른 방법이 없는 거예요. За тэгэхээр хүн тэгэхээр одоо хэрвээ одоо гимшихгүй гэх юм бол те яг тэр нэг одоо тухайн хийсэн зүйлдээ тохирсон шийдвэрлийг авахаас аргагүй байдаг. 또 솔로몬의 입장에서는 요압을 죽여야만 하는 이유가 그 국가에서 악을 제해야 나라가 건강하기 때문에 악을 제한 겁니다. За тэгээд дараад нь Соломон Йовыг юу яасан Йовыг одоо шийтгсэн те Йовын амиг хүнөөсөн шалтгаан бас нэг нь юу гэсэн гэхээр тухайн улсаас буюу Израилаас бузар муу хүмүүсийг ингээд устгах бузар мууг зайлуулахын тулд гэсэн. 그래서 왕이 국가를 위해서 하는 중요한 일 가운데 하나가 철저하게 악에 대해서 징벌해서 악을 제거하는 일을 하는 겁니다.
За тэгээ хааны хувьд те хийх ёстой үүргүүд гэж байгаа. Тэрний нэг нь юу гэхээр тухайн хаан тулсаасаа бузар мөг зайлуулах ёстой, зайлуулах үүрэг заавал хийх ёстой. 잠언 25장 4절부터 5절 적어 놓으시고요. За хэдүүлээ сургаалт төгс номны 25 дахь бүлгийн 4-өөс 5 дахь ишлэгийг та бичгээд аваарай. 한번 누가 읽어 주시겠습니까? За хин нэг уншиж өгнө үү? Сургаалт төгс номны 25-ын 4-өөс 5. За 24-ийн 4-өөс 5 гэсэн. 25-ын 4-өөс 5. Мөн. За мөнгөний дархан сав хийхдээ мөнгийг холцноос нь цэвэршүүлэх адил хааны өмнөөс буруу түүнийг олдуулсугай. Аан сентийн тэгвэл зөвхт байдалд тогтно. Амен. 아멘. 네, 은에서 찢기를 제하는 것처럼 악인을 제하면 그 나라가 의 위에 견고히 세워진다는 거죠. За тэгээ мөнгөний төлөөс те холцыг нь холдуулж холцыг нь авч иж тэр илтэл цэвэр мөнгө болдог шиг тэгээ хаан тулсаас ч гэсэндээ бузар мөнгө холдуулж иж тухайн хаан тулс амар тайван болноо гэсэн те. 악을 제하는 것은 왕을 통해서 하나님이 하시는 일입니다. За тэгээ мууг одоо холдуулна гэдэг нь хаанаар дамжуулаад бурхан өөрөө ажиллаж байгаа хэрэг байдаг. 에, 네 번째 작은 제목입니다. Найдлаа дөрөвт жижиг сэдвэрийг орлоо. 광야 자기 집에 매장됨. 요압이 광야 자기 집에 매장됨. За тэгэхээр дараад нь дөрөвт жижиг сэдв болохоор цөлдөх өөрийн жижиг гэртээ оршуулгдсан гэж. 34절이고요. За 34 дээр ишлэл байгаа. 34절 한 절만 읽어 주십시오. За 34 уншиж чинь. Тэгээд Ехоядагийн хүү Беная явж түүнд халдаж хөнөөгөө түүнийг цөлдөх өөрийнх нь гэрт нутглуулжээ. 아멘. 여기 그 매장을 어디에 했는지 이것이 또 의미가 있는데요. Тэгээд Йовыг хөнөөгөөд түүнийг нутглуулж байгаа энэ газар нь гэсэн сутга учиртай байгаа. 여기 그 광야라는 말, 한국말로는 거친 땅이라고 되는데 광야라는 단어가 여기 있을 겁니다. 이 절에요. 네. За энэ харах юм бол хэдүүлээ цөл гэсэн үг гарч ирж байна тийм ээ цөл. 이 광야는 사람이 발길이 닿지 않는 그 저주받았다는 의미가 있는 것입니다. Энэ цөл гэдэг утгыг хэрлээ харах юм бол юу утга гэхээр хараагцсан гэсэн утга байдаг. цөл гэдэг. 그러니까 이 요압의 죽음이 복된 죽음이 아니고 다 버림받은 그 저주받은 죽음이라는 것을 이것이 알려주는 거죠. Тэгээ эндээс хэвлээ юу гэмт хөвглээрээ Йовын угл нь болохоор те одоо ерөөлтэй хүний угл биш те хаягдсан нэмий угл байсан гэдэг мэдж байна. 예레미야 17장 6절 보시면은요. Еремья 17-гийн 17장 6절 17-гийн 6 гарах юм бол 한번 읽어 주십시오. 네. 예레미야 17장 6절. 17-гийн 6-ыг уншия. За тэрээр цөлдөх бут мэт хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй харин оршин суугчгүй давст нутаг буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдрнаа гэсэн. 아멘. 여기 떨기나무가 그 나무 자체가 그 저주가 아니라 광야에 혼자 심겨 있기 때문에 그것이 저주라는 의미인데요. За энэ дээр бут гэж явсан те бут гэдэг зүйл нь яадаг гэхээр бут өөрөө муу учраас ингээд хараад одоо муу гэсэн утгыг илэрхийлдэггүй харин тэрээр цөлд байдаг гэдэг утгаараа хараагцсан гэсэн утгыг илэрхийлдэг гэсэн.
좋은 일이 오는 것을 볼 수 없는 그런 버림받은 위치에 있다는 걸 말씀하는 겁니다. За тэгээд юу гэсэн мөлий тэн дээр болохоор өрөөгдөж байгаа зүйлийг буюу сайн сайхан зүйлийг харах боломжгүй гэсэн тэр зүйлд. 이 인간의 죽음이 똑같은 죽음, 똑같이 죽어도 복된 죽음이 있고 저주의 죽음이 있어요. Тэгээд хүн төрлөختөн бүгдээрээ нас барна. Гэхдээ хүний насарч байгаа тэр байдал одоо зүйлүүдийг хуваадаг гинэ. Өрөөгдсөн өрөөгдсөн хүний төгсгөл эсвэл орхигдсон хүний төгсгөл гэж байна. 어떻게 살았고 마지막을 어떻게 맞이했느냐가 그 여부를 우리에게 알게 합니다. Тэг хүн амьд хувцсандаа хэрхэн амьдарч тэгснээрээ тэрээр үхлийг ямар байдалтай огдох вэ гэдэг бид нэрээс суралцж болно. 그래서 이렇게 율법을 어기고 처형받아 죽은 이 마지막은 결코 복된 죽음이 될 수 없는 것입니다. За тэгэхээр эсрэгээр нь те юг эзний хуулийг зөрчөөд шийтгэл аваад өгч байгаа үгэл бол юу вэ? Ерөөсөө ерөөлтэй хүний төгсөл биш байна. 근데 여기 광야라는 말과 그의 집, 자기 집이라는 그의 집이라는 단어가 똑같이 붙어 있죠. За тэгэхээр мэдлэг 35-ыг харах юм 35-ыг харах юм бол цөл гэдэг үгтэй хамтд нь өөрийнх нь гэр гэсэн үг бас хамт явж байгаа тийм. 그러면은 집과 광야는 다른데 집이 맞을까요? 광야가 맞을까요? 맞다고요, 목사님? 그러니까 집이라는 의미가 맞는 의미입니까? 아니면 광야라는 의미가 여기에 맞는 의미입니까? За тэгэхээр хэдэн харах юм бол энэ цөл дэх өөрийн гэрт гэж харж байгаа. Тэгэхээр Йовыг оршуулсан газрыг нь хэдлээ ярих юм бол тэрийг цөлд оршуулсан гэж ярих уу? Гэрт нь оршуулсан гэж ярих уу? 실제로는 요압의 집 근처에 그 집 쪽에 집에 집과 가까운데 그가 살고 있는 그 집 가까운데 묻힌 게 맞는 거죠. Тэгэхээр яг үнэндээ болохоор түүнийг гэрийнх нь оролцоо гэсэн үг шүү дээ, тий? Гэр хавт нь гэрийнх нь тэнцээ оршуулсан гэсэн үг шүү дээ, тий? 근데 왜 광야라고 여기 기록돼 있냐면은 그건 영적인 의미를 가리키는 겁니다. Гэхдээ тэгвэл яагаад заавал зүгээр гэрт нь гिचхгүй дээр нь нэмээд цөл гэж хэлсэн юм бэ? Тэгэхээр энд бас сүнслэг юм одоо утга байгаа. Хариулах. 광야가 뭐 할 얘기 있으신가요? 지금? Гамбах хэлэх юм байсан уу гэнэ? Зүгээр найтаас юм гэнэ. Би асууж байгаа юм болов хариулт хэлэх юм болов гэж бодсноо. Мик нээсэн байж байгаа. Тэгээд 그냥 방금 마이크가 열려 있었었다가 그 목사님 벌써 질문을 던지시는 줄 알았대요. 그래가지고 아니구나 해서 빨리 껐다고 하는데요. 예. 네, 그래서 버림받은 그 저주받은 죽음, 그 집에서 묻히긴 했지만 그것은 저주받은 죽음이고 아무도 관심을 갖지 않은 죽음이라는 걸 말씀하는 겁니다. Тэгэхээр ягаад заавал цүл гэдэг үгийг нэмж оруулсан гэхээр тэрийг Йовыг мэдэж хэрэг түүний гэрийнх нь оролцоо тий талбайд нь ч юм уу оршуулсан баг. Гэхдээ түүний тэр үхэл нь хараагдсан хинч тийшээ явахыг хүсэхгүй. Тэгээ бас хинч тийшээ нэ анхаарал тавихгүй. Тийм одоо төгсөл байсан гэдэг харуулах гэсэн утга. 요압의 죽음에 대해서 사람들이 안타까워하거나 슬퍼하지 않았습니다. 그러나 한 가지 의미가 있는데 그것은 늘 그 죽음에 그 묻혀 있는 그 장소를 보면서 경계를 삼고 기억을 했겠죠. өөрөөр хэлэх юм бол Йовын үхэлд одоо харуулсаж гашуудсан тий халаглсан хүн ерөөсөй байхгүйсэн гэсэн утга хэлж. Харин эсвэргээрээ нөгөө нэг цөл рүү хинч явахыг хүсдэг шүү дээ. Тэрэн шиг тий тийш бити яв. Тэр бол тийм хүний үхэл шүү гэдэг ч юм тий мууны төсгөл шүү гэдэг ингээ хүмүүст одоо сургамж болохын үүднээс тийш оршуулсан
дахаа гэж үзэж байгаа. 저런 마지막을 맞이하면 안 되겠구나 하는 경고를 얻게 하기 위해서 그래 사람들이 볼 수 있는 그런 그의 집 있는 쪽에 그를 장사한 겁니다. За тэгэхээр хүмүүс юу гэхээр ингэж болохгүй шүү. Ингэх юм бол яв шиг амьдрах юм ийм төсөл хүлээж байгаа юм биш шүү гэсэн юм одоо сэрэмжлүүлэг гэх юм уу те хүмүүст ингээ өгөхийн тулд тийшнээс оршуулсан гэж. 그러니까 흔히 매장하는 방식인 이렇게 땅을 굴을 파고 매장을 했기 때문에 그 흔적이 두고두고 눈으로 볼 수 있게 남아 있는 겁니다. Тэгээ мэдээж хэрэг одоо энэ дэр юу түүнийг нутглуулсан гэдэг нь болохоор хоёр янз байдаг. Тэгээд эдгээр болохоор Явыг яаж нутглуулсан гэхээр одоо манай уламжлалт шиг гэсэн үг. Газар ухаад тэг түүнийг одоо оршуулад тэг ингээд овоо шиг юм босгодог шүү дээ тий. Тэгэхээр тэгсэн болохоор хүн болгонд хараг гэдэг үүднээс ингэж босгосон гэж үзэж байгаа. 잘못된 인생길을 간 그 잘못된 마지막의 그 흔적은 후대에 두고두고 경계를 줍니다. Тэгээ бид нэр авах хэвээр сургамж нь юу гэхээр эзний замаар явж байгаа боловч тий буруу хөлөөрөө буруу замаар буруу аргаар явах тус явах үед энэ мэдчлэн хойч үеийнхэндээ үлгэрлэл биш харин одоо муугийн сургамж болдгийг шүү гэдгийг харуулж байгаа. 베드로후서 2장 6절에 소돔 고모라에 대한 말씀이 있는데요. За 2 дугаар Петр 2-ын 6 дээр Содом болон Гоморрагийн талаар гарч байгаа. 그 성들이 망한 흔적은 후대에 모든 후대 사람들에게 그 경건치 못한 본을 삼게 했다고 말씀하셨어요. Тэгээ энэ дээр юу гэсэн гэхээр Содом болон Гоморрагийн хотуудын талаар гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хотуудын одоо нэг сургамжууд нь тий одоо ч гэсэн дараагийн үеүүдэд анхааруулга болоод ингэ байж байна гэсэн. 소돔 고모라는 지금 어디에 있을까요? Содом Гомор одоо хаана төглөө? 사해 바다 가운데 잠겨 있고요. Цай 바다. 예, 그 갈릴리 바다 밑에 있는 바다 있죠? 거기에 다 잠겨 있는 겁니다. Одоо Содом Гоморыг харах юм бол тэр чинь нөгөө сүнсэн тэнгисийн тэр хавьд байт юм биш үү тий? 그래서 그때 흔적은 보이지 않지만 그 위치에 가보면 소돔 고모라가 여기서 망했구나라는 우리가 교훈을 얻을 수 있는 거죠. Гэхдээ одоо бол хоёрын одоо юм байхгүй л дээ. Гэхдээ бид нар хүмүүс тийш очих үед энд ийм бүхэл бүтэн ийм хот байсан юм биш дээ гэдгийг бид нар одоо тийм сургамж болгоод хүлээж авах бас боломжтой байдаг. 불에 타고 지진으로 무너진 다음에 땅이 가라앉아서 바닷물로 이렇게 채워진 겁니다. Одоо тэр харлаа гаалчтай тухайд газар хөдлөгдөөд тэр яасан гэхээр газар хөдлөгдөөд газар ангайж тэр газрын гүн рүү орсон байт юм. 네, 그리고 이제 12번째 시간 됐으니까 좀 쉬었다 하고 우리 여기 늦게 오신 우리 언흥분은 제가 체크 이제 하겠습니다. 네, 언흥님이요? 언흥님 늦게 오셨죠? 네, 언흥님 들어오셨습니다. 아까 시작한 지 얼마 안 돼서 들어오셨기 때문에 제가 이렇게 정상적으로 체크하겠습니다. 예. 네, 언흥ч сайн нэг хичээл эхэлснээс хойш удааг байхад орж ирсэн болохоор таны ирцгийг чинь ирснээр авлаа шүү гинэ. 10분 쉬겠습니다. За яг л 10 минут амарч аваад цадарё. 언제나 저에게 한량없는 은혜를 주시는 우리 아버지 하나님 감사합니다. Үргэлж биднэрт хязгааргүй нэг үйлчлэл өгдөг эзэн бурхан танд талархал өргөе. 주시는 이 말씀들에 저희가 확고한 깨달음을 얻게 하여 주시고 Эзэн минь танаас өгөгдөж байгаа үг болгон дээрээс биднэрт тодорхой ойлголт бас ухаарлыг зөвшөөрч өгөөч. 그 말씀으로 분별할 수 있게 되어서 흔들리지 않은 믿음을 가지고 사역하게 하여 주시옵소서. Эзэн минь таны үгээр бид нэр сургагдсанараа
альва зүйлийг ялгаж салгах хэрсүү ухаантай болж таны өмнө хэрсүү ухаан дотор үйлчлэхэд тусалж өгөөч. 깨닫게 하시는 은혜로 저를 하나님 앞에 합당한 일꾼들로 만들어지게 하여 주시옵소서. Эзэн минь танаас ирэгдэх тэр ухаарлын нэгүүлсэл дотор бид таны дотор ухаарснараа бат зогсдог хэрсүү хүмүүс байх туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. Есүсийн нэрээр залбингуулаа. 아멘. Амен. 이제 12번째 큰 제목입니다. 12번째 제목입니다. За одоо ил 12 дахь зөвлөгөөрөг орж байгаа. 직분을 새롭게 임명함. Чиг 이 직분 그러니까 어떤 직이 뭐 네. 국가의 그 자리 여러 자리가 있지 않습니까? 네네. 그 직분을 말하는 겁니다. 예. 네. За 13 дахь сэдв болохоор томилгоог шинээр өгсөн нь гэсэн орчиг. 35절 한 절이고요. За 35 дахь ишлэл байгаа. 35절. 예. 35절 한 절만 읽어 주십시오. За би 35 дахь ишлэл өгч байна. Йовын оронд Ехоядагийн хүү Бенаяг цэргийн жанжин болгож Абиатарын оронд дахилч Задокийг томиллоо гэсэн. 아멘. 군대 장관이 그 죽고 제사장은 쫓겨났습니다. За тэгэхээр энэ дээр харах юм бол тухайн үед цэргийн жанжин байсан хүн нь нас орсон. Харин тухайн үеийн бас тахилч байсан хүнийг бурхан хаан суудлаас нь буулгасан харагдаж байна. 이들의 자리는 국가적으로 굉장히 막중한 자리이기 때문에 이 자리를 누군가 물려받아서 해야 됩니다. Гэтэ энэ хоёр байр суурь энэ хоёр одоо албан тушаал маш тийм чухал улсын хувьд тэр үүднээс нь дахиад хүмүүсийг хаан шууд хурдан томилсон байна. 그래서 솔로몬 왕을 적극적으로 도왔던 분하야가 또다시 솔로몬을 돕는 군대 장관의 자리에 있게 됐고요. За тэгээд тухайн үед Беная болохоор Соломон хаанд үргэлж ингээд ойр байж түнд ингээд тушаалыг биелүүлж ирсэн хүн байна. Тэгээд Соломон хаан ясгэлээрээ энэ хүнийг бас өөртөө илүү ойр болгож татаж авсан байна. 분하야는 신앙심과 더불어서 다윗 때부터 많은 그 뛰어난 일을 업적을 남긴 그런 용감한 용사였습니다. Энэ Бенаягийн хувьд болохоор бүр Давидын хааны үеэс байсан. Тэгээд тэр бас итгэлтэй. Тэгээд альва өөрөг хариуцлага дээр ч гэсэндээ бүл итгэмжтэй ийм сайн цэргийн жанжин байсан байна. 사독 같은 경우에는 아비아달과 함께 제사장 직분을 감당했던 사람인데요. харин юу тахилчийн хувьд ярих юм бол Задокийг томилсон гэж байна тий. Тэгээд Задок болохоор Абиатартай хамтдаа үйлчилж байсан юм байна. 이미 제사장 역할을 감당하고 있었는데 왜 뭐 대신 이렇게 한다는 얘기가 한다는 말씀 왜 하셨을까요? Яг одоо энэ үед ч гэсэндээ уул нь Абиатар болон Задок нар аль аль нь тахилч нар байсан. Гэхдээ яагаад заавал энэ дээр адилхан Задок ч гэсэн тахилч байгаа шүү дээ. Тэгсэн чинь Абиатрийн оронд тахилч болгосон гэж хэлсэн болоо. 그것은 사울을 도와서 제사장의 역할을 감당했던 사람은 아비아달이 먼저 감당했었습니다. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө яажсэн бэ? Одоо нөгөө нэг Абиатар түрүүлж байсан гэдэг утгаараа Абиатар одоо жоохон Абиатар Задокийн түрүүнд байсан юм байна. 아비아달이 왕이 되기 전부터 다윗이 왕이 되기 전부터 시작을 해서 그 중심적인 제사장의 그 중심적인 역할을 뭐 주축이라고 할까요? 그 중심적인 역할을 감당했고요. Тэгээ энэ Абиатар болохоор бүр Саулийн үед Саулийн үед байсан.
Тэгээд Давидын хааны үед ч байсан одоо ингээд юу гэхээр Соломоны үед байсан буюу удаан жил ингээд үйлчилсэн гэдэг утгаараа тодорхой хэмжээний одоо гол оройлог гүйцэтгэдэг байсан баг. 사독은 그 보조적인 그 돕는 역할을 했는데요. Харин Задокийн хувьд болохоор энэ Абиатарт туслах тахилч шиг ингээд үйлчлдэг гэсэн үг байна. 이제는 사독이 모든 제사장의 그 일을 다 혼자 다 책임지고 감당하는 그런 위치에 있게 됐다라는 겁니다. Тэгээ одоо харин энэ Соломон Задокийг ясаглаарэ тэр Абиатрын байр суурийг суулгасан буюу одоо бүх одоо тахилч нарын тэргүүн нь Задок болж байна гэсэн. 직분이 빼앗기는 일과 새롭게 임명되는 일은 이것은 하나님과 우리의 관계가 이렇게 변동된다는 것을 우리에게 알려주시는 겁니다. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ харах юм бол хэн нэгний үүрэг нь өөрөөс нь авагдаж өөр хэн нэгэнд шинэ үүргээр нэмэгд томилгоо ирж ингэж штэ тий. Тэгээ энэ одоо үйл явцуудыг хэдүүлээ харах юм бол бурхан болон бидний хоорондын харилцаанд ч гэсэндээ энэ үйл явцууд их гардаг гэдгийг мэдэж болно. 자격이 없으면 자격이 있을 경우에 직분을 맡기고 자격이 없게 되면 다시 말하겠습니다. 자격이 있는 자에게는 직분을 맡기고 자격이 없는 자는 직분을 하나님께서 거둬가시는 거죠. Өөрөөр хэлэх юм бол бурхан яадаг гэхээр тухайн хэн нэгэн хүнд одоо эрх нь гэх юм уу боломж нь бүрдсэн гэж үзэх юм бол тухайн хүнд үүрэг оройлыг таалгаж өгдөг. Харин тухайн хүнээс одоохондоо энэ хүн хүлээж авах чадваргүй байна гэж үзэх юм бол буцаагаад тэрийг буцааж авдаг гэсэн үүрэгтэй. 이것은 똑같은 한 사람이 하나님 앞에 자격을 갖추고 있을 때는 쓰임 받고 그 자격을 잃어버릴 경우에는 그 쓰임 받는 그 위치, 그 역할도 잃어버리게 된다는 거죠. За энэ дээр харах юм бол эзний өмнө зогсож байгаа нэг хүн одоо эзний өмнө зогсож байгаа нэг хүн эзэнднээс одоо хэрэглэгдэх үе гэж байдаг. Буцаагаад тэр цаг хугацаанд үйлчлээ буцаагаад эзэн буцаагаад авдаг үе ч гэсэн байдаг гэдгийг харж байна. 중요한 것은 사람이 잘못하더라도 하나님의 하시는 구원의 일은 중단되거나 방해받지 않는다는 겁니다. Тэгээ хамгийн чухал зүйл нь хэдлээ юу гэхээр хүн одоо юу гэдэг те хүн тэрийг одоо ер нь дүүрэх гэдэг зөв байна, буруу байна, ийм тийм гэж дүгндэг боловч яг одоо эцсийн нүдэ авах юм бол бурхан тухайн хүнийг бас одоо яаж өгдөг гэсэн үг. Бурханы дүгнэлт одоо авсан гаргасан шийдвэрүүд нь буруу байна гэж байхгүй. 사무엘상에 엘리 제사장이 제사장 직분을 감당했지만 합당치 못하니까 내가 다른 제사장을 세우리라 엘리 사무엘상에 그렇게 말씀한 구절이 있습니다. Тэгээд хэдүүлээ харах юм бол 1-р Самуэль номон дээр ийм байж байгаа. Эли гэж гарч ирдэг дахиалч те Эли дахиалч. Тэгээд Элиг харахдаа хин бурхан юу гэсэлхээр Эли миний одоо цензурт нийцэхгүй байна. Би түүнийг өөр хүнээр солино гэж хэлсэн тохиолдол байдаг. 사울이 하나님 앞에 합당해서 왕으로 임명됐지만 그 자격을 잃어버리니까 내가 다른 자를 그 위에 그를 대신해서 왕으로 세우리라 말씀하셨어요. Аха. Тэгэхээр хэдүүлээ яасан гэхлээрээс бас дахиад нь бурхан юу гэсэлхээр Саул дээр бас байдаг. Саул миний сэтгэлд ингээд нийцэхгүй байна. Би түүнийг өөр миний сэтгэлд нийцсэн нэгнээр солино гэж хэлсэн байдаг. 신약에는 가룟 유다가 사도의 위치를 제자의 자리를 지키지 못하고 범죄하니까 그 직분을 다른 사람이 어떻게 됐다고 그렇게 말씀했어요. За тэгээ бас яасан гэхээр юг 사도행전 1장 20장 읽어보고 다시 설명하겠습니다. 사도행전 1장 20절 읽어보겠습니다. 네, 네, 죄송해요. 자, 만약에 Үйлс номны 1장 20절이요? 네, 1장 20절. 예. За, манайха юуны Үйлс номны 1-20-ыг уншицгаая.
За Үлс номны 1-2. За Үлс номны 1-2 дээр ингэсэн мэт. Энэ нь дуулал номд түүний орон гэр нь эзгөөрч тэнд нь хинч бүү сууг гээд харгалзах үргийг нь өөр нэгэн авг гэж бичигджээ. 아멘. 아멘. 여기 시편에서는 누군가 다른 입으로 말씀하신 거지만 이것이 가룟 유다에게 이렇게 적용되고 이루어진 거죠. За энэ дээр харах юм бол дуулал номон дээр аль хэдийн ингэж бичигдсэн байсан гэсэн тийм хин нэний талаар гэж бичигдсэн байсан. Гэхдээ шинэ гэрэн дээр харах юм бол яг энэ бичигдсэний дагуух биелэл нь Скариотын Юдаас дээр ирж биелсэн гэсэн. 하나님께 부름받고 하나님께 쓰임 받는 사람은 어떤 자부심을 가지게 됩니다. Тэгээ бурхнаас дуудлага аваад бурханд хэрэглэгдэж байгаа хүн яадаг вэ? Тэр өөр ирэхгүй ингээд өөртөө итгэлтэй тийм ийм байдаг. 나는 잘하고 있으니까 나 말고 누가 이렇게 할 수 있겠어. 자기밖에 그렇게 할 사람이 없다라고 생각하는 그런 일들이 많이 있습니다. Тэгээ зарим тохиолдолд бүр хүмүүс тэгж боддог. Би ер нь сайн хийж байгаа. Тэгээ надаас өөр энийг хийх юм байхгүй дээ гэж бодчих гээд. 그래서 방심하다가 하나님의 뜻대로 하지 않고 하나님의 뜻을 거역하게 되면 하나님께서 그 은사와 그 모든 하시는 일들을 중지시키고 거두어가게 됩니다. Гэхдээ хамаагүй тэгж бодоод өөрийнхөө нөгөө нэг анхаарлаа сулруулад тийм эзний өгсөн ажил дээр цалгагдаад ирэхлээр яадаг гэхээр эзэн тэрийг нь солих эрх мэдэл нь эзэнд байдаг. Түүнийг солих эрх мэдэл. 자기밖에 그 일을 할 수 없다고 생각을 했는데 하나님이 누군가를 세우시니까 그도 자기만큼 자기 이상 할 수 있는 사람이 이렇게 하는 사람이 나오는 거예요. Хүн юу гэж эндүрдэг гэхээр надад зөөр сайн их хүн байхгүй гэж боддог. Гэтэ бурхан яадаг гэхээр үгүй ээ. Тэгээд өөр хин нэг хамгийн одоо төсөөлөөгүй хин нэг хүртэл босгож ирдэг. Босгож ирээд тэр хүнд түүнээс бүгдийг нь аваад нөгөө хүнд тохиолдол байдаг. 사람에 의해서 하나님의 일이 잘못되지 않습니다. Тэгээ бид нэр харах юм бол хүнээс болоод бурханы ажил цалгагдана гэж байхгүй. 왕은 그 국가 가운데 누구라도 임명해서 직분을 맡겨서 일을 시킬 수 있는 것처럼 하나님도 누구라도 시켜서 일을 시킬 수 누구에게라도 일을 시킬 수 있으신 분인 거예요. Тэгээ одоо энэ агуулга дээр харах юм бол дахилч цэргийн жанчдууд нь ингээд өөд болцсон тий байхгүй болсон. Гэтэ хаан яасан бэ? Одоо хаант улсын ажлыг салгуулахгүй тулд хин нэгний дахиад босгож ирж штэ оронд нь тавьж гин тий. Тэрэн шиг бурхан ч гэсэн тэгдэг. Би ажлыг салгуулах юм бол бурхан надаас болоод тохирол авсан гэж байхгүй. Тэгээд миний оронд хин нэгний заавал тавьболно гэсэн. 사도 바울과 같이 일이 잘 되는 것은 내가 잘해서 잘 되는 게 아니고 하나님이 되게 하셔서 잘 되는 거다. 그 생각을 우리가 잊어버리시면 안 되는 거죠. Тэгээ Паул байсан энэ сэтгэл байдаг тийм. Би өнөөдөр сайн байна гэж бол энэ би өөрийнхөө сайндаа сайн байгаа биш ээ. Харин намайг хайрлаж тийм миний төлөө өөрийгөө өгсөн Христийн нэгүслэлээр би сайн байгаамаа гэсэн энэ сэтгэл зүг бид нэр орхиж ерөөсөө гээж болохгүй. 하나님께 은혜 받는다는 사실을 잊지 않고 언제나 겸손할 때 하나님은 그를 오랫동안 사용하시는 겁니다. Тэгээ бид нар тийм эзэнд хэрэглэгдэнэ гэдэг энэ нандан үүрэг дээр тийм үүрэг нь ямар нандан бэ гэдгийг мартаж болохгүй. Тэгээ бас энэ дээр энэ үүрэг дотор энэ байр суурин дээр байхын төлөө өөрсдөө дорой болох ёстой. Тэгжээж энэ удаан ингээ үргэлжлэн энэ байр суурь. 네, 이제 13번째 13번 제목입니다. За одоо л 13 дахь сэдвээр орж байна. 36절부터 그 심의에 대한 처분입니다. За 13 дахь сэдвийн гарчиг болохоор шимээн талаар шийтгэл гэсэн агуулга. шимээн талаар шийтгэл. 36절부터 46절까지고요. За юу н
Ишлэл нь болохоор 36-аас 46-ийн хооронд байгаа. 36-аас 46. 이것은 또다시 네 개의 부분으로 나눠집니다. 네 개가 아니고 다섯 안 돼. 6개의 부분으로 나눠집니다. За энэ 13 дахь хэсэг болохоор 13 дахь сэдвчсэн дотроо жижиг жижиг сэдвүүд хуваагдж байгаа. Нийтдээ 6 жижиг сэдвүүд хуваагдана гэж болгоорой. 그중에 첫 번째가 작은 1번 예루살렘을 떠나지 말라 명령함. За нэгдүгээр сэдвээр хөдлөө оръё. Эхний сэдвүүдний гарчиг нь Иерусалимыг орхиж болохгүй гэж тушаасан юм. 36절과 37절이고요. За 36, 37 дахь эшлэл байна. 36절, 37절 읽어주시기 바랍니다. За 36, 37 уншия. Ингээд хаан Шимеийг дуудуулахаар илгээж ирсэн хойно нь түүнд өөртөө зориулан Иерусалимд гэр бариж тэндээ амьдар. Өөр хаашаач явж болохгүй. Учир нь чи гадагш гарч Кедрон гууг гатлах тэр өдөртөө өөхөх болно гэдгийг мэдэгтэн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв. 네, 아멘. 시므이는 왕 앞에 잘못한 일이 있지만 왕이 죽이지 않기로 맹세했기 때문에 그때까지 살아 있었습니다. За Шимеийн хувьд болохоор хааны өмнө одоо тэгээ буруу зүйлсүүдийг хийсэн. Гэтэ тэрээр хаан руу очиод гуйх үед хаан түүнийг одоо хороохгүй гэж амласан учраас тэр ингээм амьд байсан. 그러나 다윗이 죽기 전에 시므이에 대해서 유언한 말이 있어요. За гэхдээ Давид хаан Шимеийг алаагүй боловч тэрээр өнгөрөх үедээ одоо өнгөрөх захаасаа өгөх үедээ Шимеийн талаар бас загсан байна. 시므이의 행한 악한 일을 말하면서 그를 무죄한 자로 여기지 말라라고 말했죠. За өөрөөр хэлбэл Шимеийг юу гэсэглээрээ түүний хийсэн үйлдэлүүдийг бодохдоо тэрээр ямар ч гэмгүй уншиг түүнийг битгий ингэж үзээрэй гэж хэлсэн. 이 말은 그때의 그때의 악한 그 마음가짐과 그 성품을 아직까지 뉘우치고 고치지 않았다는 의미가 있는 겁니다. За хин Давид хаа юу гэсэглээрээ тэр гэхдээ түүний гэмгүй гэж битгий хараарай гэсэн утга нь юу гэсэн утгатай гэхээр тэр тухайн үедээ бозромоо сэтгэл нь тэр зөв биш байсан. Тэр одоо ч гэсэн сэтгэл нь зөв биш байгаа шүү гэсэн анхаарал өгсөн гэсэн. 그러나 그를 죽이지 않기로 다윗이 맹세했기 때문에 죽일 수는 없었던 거죠. Гэхдээ тэгвэл ягаад түүнийг алаагүй вэ гэхээр Давид түүнийг алахгүй гэдээ амлчихсан байсан гэж хэлсэн тийм. 그러나 솔로몬에게 또 죽이라고 말할 수도 그러면 그 다윗이 솔로몬을 통해 죽인 것이기 때문에 솔로몬에게도 죽이라고 말은 하지 않았어요. За тэгтээ яасан гэхээр Давид хаан өөрөө түүнийг авлахгүй гэж амласан. Тэгээ бас хүүдэж гисэндээ бас түүнийг алаарай гэж бас хэлээгүй. 죽이라고 말한 게 아니고 지혜롭게 일을 해서 그의 죄를 보응받게 하라 그렇게 말씀을 했죠. За тэгээд харин юу гэж хэлсэн гэхээр чи түүнийг өөрөө шууд хорох хэрэггүй харин хэрхэн үйлдэхээ чи мэднэ буюу ухаалгаар түүнтэй харилцаж өөрийнхөө зүсийг өөрийнхөө толгойд буулгаарай гэж хэлсэн. 그럼 그 지혜라는 것이 어떤 지혜입니까? Тэгвэл тэрийг ухаалгаар шийдэрэй гэсэн тэр гэдэг дээр гарч байгаа ухаалаг буюу мэрэгэн ухаан гэдэг нь ямар ухааныг хэлж байгаа вэ? 교묘하게 방법을 써서 사람을 공경에 빠뜨리는 그런 지혜가 아닙니다. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс ухаалаг гэдэг нь болохоор нэг овжин, залжин хүмүүсийг нэг болж өгвөл тэг чадчих гэсэн ийм байдлыг ерөөсөө хэлээгүй. 숨어 있는 죄를 드러나게 해서 그 드러난 일로 처벌받게 하는 것이 하나님의 지혜인 거예요. Харин эзний мэрэгэн ухаан гэж юу гэлдэг вэ гэхээр нуугдсан байгаа зүйлсүүдийг ил гаргаж тэг эзний өмнө цэвэрлэх тэг гимших цэгцлэх энэ ухааллыг мэрэгэн ухаан гэж. 하나님은 숨기시는 일이 있고
드러나게 하시는 일이 있어요. Бидний бурхан болохоор тийм альва зүйлийг нууж далдлах тохиолдол байдаг. Бас далдлагдсан зүйлсийг буцаагаад одоо ил гаргах тохиолдол ч гэсэн байдаг. 우리 각자에 관한 장래 일들을 우리가 알지 못하게 하나님은 다 숨겨 놓으셨습니다. За жишээлх юм бол биднэрт яаж ирэхлээр эзэн бурхан маань хүн бидний ирээдүй те хүн болгоны ирээдүй ямар байх вэ гэдгийг те бүгдийг нь бурхан нууцлсан байдаг. 잠언 25장 2절 누가 읽어주십시오. 잠언 25장 2절이요. За сургаалт төгс номны 25-ын 2-ыг нэг нь уншчих уу? Сургаалт төгс номны 25-ын 2. Уншчихаа. Орхны алдар суун хэрэг явдлыг нууцлахад Аадын алдар суун тэдгээрийг олж илрүүлэхэд 아멘. 아멘. 여기 Амен. 왕이 하는 일은 그 사람의 그 중심을 살펴서 그 선악간의 그 일을 드러나게 하는 것이 왕의 그 하는 일이라고 여기 지금 돼 있죠. За хэдүүл харах юм бол тийм ингэсэн бэ? Бурхны хийж байгаа үйлс нь Бурхны хийж байгаа зүйлс нь алдар суу гэсэн хэрэг явдлыг нууцлахад оршдог бол хаад нь болохоор төдгэрийг олж идрүүхэд оршдог гэсэн. 악이 숨어 있는데 그 악이 있다는 걸 모른 채 있다면 그것이 아주 큰 화를 불러오겠죠. Тэгээ бурхан бас яадаг вэ? Буруу нэгнийг те нуугдсан байх тохиолдолд түүнийг илрүүлэх дээр бас байдаг те. Хэрвээ бүр нуугдах тохиолдолд уур хилэнгээс чамаагүй түүнийг гаргаж ирдэг гэсэн. 인간도 자기의 속마음을 감추려고 하는데 하나님은 왕을 통해서 그것들을 드러내시고 그것대로 처분하십니다. За тэгээ бас хүн төсөндөө бас яадаг өөрийнхөө тэ нөгөө дотоод сэтгэл бодол тэ хандлагуудыг нуух гэж хичээдэг. Гэтэ бурхан тэр болгоныг илчилж ил гаргадаг. 그러니까 시므이를 그 다루는 처분하는 솔로몬의 지혜는 그에게 있는 악을 드러내서 그 악에 따라 처벌하는 것이 솔로몬에게 있는 필요한 지혜입니다. За тэг Шимээгийн Соломоны хувьд болохоор түүндэс мэрэгэн ухаан ямар мэрэгэн ухаан гэсэн бэ? Шимээгийн дотор нуугдсан байсан тэр одоо муу бодлоодыг те өөрөөр нь ил гаргуулах гэсэн ийм одоо тактик ашигласан баг. 그래서 그 지혜가 바로 지혜로운 방법이 뭐냐면 시므이에게 적합한 명령을 내리는 거죠. За тэгээд тэр тэгэхээр тул Шимээг дуудаж ирээд түүнд тодорхой ийм тушаалыг өгсөн те. 시므에게 해롭지 않고 시므에게 손해를 주지 않는 그에게 맞는 명령을 내린 겁니다. За тэгээд Шимээд яасан бэ? Эхний ээлжид гэсэн Шимээд одоогор бол хор уршигтай биш тий. Тэгээ бас Шимээ аль хэдийн өөрөө түүнийг дагаад биелүүлээд явах боломжтой ийм одоо тушаалыг өгч байгаа. 예루살렘은 이스라엘 나라의 수도, 가장 중심지 수도입니다. Тэгээ Иерусалим болохоор чинь тухайд Израилийн одоо нийслэл шүү дээ тийм ээ. Хамгийн төв газар байгаа. 신앙 종교의 중심지이고 모든 삶의 조건이 갖춰져 있는 그런 가장 발달한 그런 성읍인 거예요. За тэгээ энэ Иерусалим болохоор итгэл үнэмшлийн үед ч гэсэндээ төв болоод өсөхгүй бүх одоо хүмүүсийн тэгээ анхаарлын төвд байдаг ийм одоо байршилтай газар байгаа гэсэн үг шүү дээ тийм Иерусалим. 근데 거기에만 있고 떠나지 말라고 그렇게 말씀을 했습니다. За тэгээд Соломон юу гэсэн бэлээ Шимээд чи энэ Иерусалимаас битгий халдаарай. Энд зөвхөн байгаарай гэж хэлсэн тийм. 그러면 우리가 아시는 대로 이것이 그에게 좋은 일일까요, 나쁜 일일까요? За гэхдээ энийг харах юм бол одоо түүнд буулгасан дэд тушаал нь сайн тушаал уу эсвэл муу тушаал уу? 전혀 나쁜 일이 아닌 좋은 일이죠. За шууд утгаараа бол эн чинь тэрний хувьд маш тийм сайн тушаал байсан тийм.
좀 그 먼 곳, 도시로부터 먼 곳, 외진 곳에 거기에만 있으라고 하면 그건 불편한 거지만 모든 것이 갖춰져 있는 예루살렘에 있으라고 하는 것은 그건 좋은 일입니다. Тэгээ Шимейгийн хувьд те юу гэдэг чи одоо цөл төч амьдраараа гэдэг ч юм уу юмнаас хол зайдуу ингэж суулгаагүй харин бүх зүйлийн төвд те бүр нийслэлт ингэж бай гэж хэлсэн. Тэгэхээр Шимейгийн хувьд энэ бол үнэхээр сайн байгаа. 혹시라도 바깥으로 나갈 일이 있으면은 종을 시켜서 그 일정을 충분히 할 수 있는 그런 일입니다. За тэгээд тэрвээ магадгүй Шимей үнэхээр тийм Иерусалимаас ажил гарах юм бол те тэр өөр гэсэн тухайд боолууд ч гэсэн байсан. Тэгэхээр тэр боолуудаа илгээгээд ч хамаагүй асуудлуудыг бүрэн шийдэх боломжтой. Ийм одоо шийтгэлийг Шимей санал өгсөн. 근데 살기 편해서 좋은 것이 아니라 여기에는 깊은 의미의 교훈의 뜻이 담겨 있습니다. За гэхдээ хэрвээ Шимейг болгосон энэ тушаалыг харах юм бол түүнийг амьдрах явцад нь амьдралынхаа нь одоо амьдрах үйл явцад нь сайн тийм ийм тушаал боловч нөгөө талаар нуугдж байгаа бас утга учир байгаа. 예루살렘이라는 말의 이 지명의 뜻은 하나님에 의해서 이루어지는 평강이라는 뜻인데요. За хэдүүлээ эхлээд нэг Шимейг Иерусалимд бай гэсэн тийм. Тэг Иерусалим гэдэг үгний утгыг хэдүүлээ харах юм бол тийм эзний дотор эзний алдрын төлөө амар тайван оршгоо гэсэн ийм агуулга байгаа. 환경의 평안이 아니고 인간의 마음 안에 이루어지는 평강입니다. Тэр амар тайван гэдэг нь юу гэж хэлээ чинь нөхцөл байдалд эргэн тойрны одоо нүдэнд харагдаж байгаа тэр амар тайван биш эсвэргээрээ сүнсний амар тайван талаар хэлсэн байгаа. 그러니까 이 말은 내가 너에게 평안을 줄 테니 너는 그 평안을 잃지 말고 그 평안을 떠나지 마라. 그 말씀인 거죠. Тэгэхээр Шимейд хэлсэн үгний агуулгыг хэлээ дахиад санах юм бол шууд утгаараа болохоор за би чамайг эзний амар тайван дотор үлдээе. Чи тэр эзний амар тайвнаас битгий холдоорой гэсэн утга гэсэн. 평안을 주시겠다고 하는 건데 그걸 싫다고 할 사람이 누가 있겠습니까? Хүнд тэгээд дуудаж ирээд би чамд амар амгалан өгөө. Амар амгалан өгье гэвэл үгүй гэж татгалзах хүн ер нь бол байхгүй шүү дээ, тийм. 그 평안을 누리기 위한 노력을 우리 모두가 해야만 하는 거죠. Харин бид нар тэр өгдөж байгаа амар тайвныг хүлээж авах түүнийг ингээ урт удаан хугацаанд эдлэхийн төлөө хичээх хэрэгтэй. 그러니까 하나님께서는 악인이라 할지라도 그가 평안 누리기를 원하시는 겁니다. Тэгээ бурхны хувьд яасан бэ? Хэдийгээр Шимей одоо тэр сэтгэл зүрхийн хувьд зөв биш ийм хүн байсан ч гэсэндэ түүнд бурхан амар амгалан болсон өгөхийг хүсэж байсан гэсэн үг. 인간에게 하시는 모든 말씀들은 평안을 위해 평안 주시기 위한 말씀들입니다. За тэгээ бурхан хүн төрлөختөнд өөрөө үгийг өгдөг. Тэгээ үгийг өгдөг бүх шалтгаанууд нь юу вэ? Эцсийн дүндээ надад тэгээ танд амар амгалан өгөхийн төлөө зорилготой бит. 예루살렘을 떠나는 것은 평안으로부터 자기가 평안을 버리는 것이고 평안이 아닌 반대 결과가 올 수밖에 없다라는 것을 미리 경고하시는 것이죠. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо тэ Иерусалимыг орхино гэдэг нь болохоор хүн өөрөө эзнээс таслагдах буюу эзний амар тайвнаас холдно гэсэн үг шүү дээ, тийм. 하나님의 말씀으로부터 떠나는 것이고 하나님께서 주시는 모든 좋은 것을 버리는 일이 되는 겁니다. Тэгээ Иерусалимаас холдно гэдэг бас нөгөө утгаар юу гэж хэлэх вэ гэхээр хэдүүлээ тий эзний үгнээс холдох, тэгээ эзний амар амгалангаас холдох гэж ойлгож болно гэсэн. 두 번째 작은 제목입니다. За одоо ирлээ 13-ын 2 дахь жижиг сэдвүүрийг авах гэж. 시므이가 순종하겠다 약속함. За 2 дахь сэдв болохоор Шимей дуулууртай байна гэж амласан гэсэн гэж байна. 38절이고요. За 38-аар ишлэл байгаа. 38절 한 절 읽어주십시오. За 38-аар ишлэлнийг би уншия. Тэгэхэд Шимей хаанд зүйтэй үг байна. Миний эзэн хааны тушааснаар таны боол би
үйлдэй гэж хариулав. Ийм хүч шимээ Иерусалимд удаан хугацаагаар амьдарчээ. Амен. 네. 여기 앞서 37절에 예루살렘을 떠나는 그 날에 너는 죽으리라 이렇게 말씀하신 이걸 설명을 해야 되겠는데요. За за хэдүүлээ эхлээд одоо 38 руу орохоос өмнө 37-гийн сүүл хэсэг дээр байж байгаа тий. Чи Иерусалимыг орхисон тэр өдрөө өвхнэ гэсэн энэ агуулгыг хэлээс тайлбарлая гинэ. 평안을 주실 때 그걸 받지 않으면 그러면 그 결과가 무엇일까요? Биднэрт эзэн бурхан амар тайвныг өгдөг. Гэхдээ тэр амар тайвныг бид нэр авахгүй эсвэл амар тайвнаас цутах юм бол бид нэр юунд ордог вэ? 평안을 잃으면 고통이 오는 것이고 그 고통은 저주의 고통입니다. Хүн амар тайвнаас зуурхаа заавчлаа. Хүн амар тайвныг тавих үед буцаагаад хүнд юу баригддаг гэхээр зовлон баригддаг. За тэр зовлон ямар зовлон гэхээр сүнслэг зовлон. 하나님의 말씀을 버리면 하나님과의 관계는 단절되어서 하나님의 생명을 얻지 못하는 것입니다. Бас энэтэй адилхан хүн эзний үгийг тавих үед буцаагаад яадаг вэ? Эзний амь бас тавигддаг хамт үгтэй хамт. 그래서 평안 주시겠다라는 말씀은 우리의 생명과 같은 말씀이고 생명처럼 소중히 붙들어야 할 말씀인 겁니다. За тэгэхээр одоо амар тайвныг ихэн Иерусалимд байж гэдэг нь би чамд энэ чи эзний амар тайвнаас зуураад байж гэсэн үг гэсэн шүү дээ. Тэгэхээр эзний амар тайвнаас зуур, эзний үгнээс зуур гэдэг нь яг ижлэхэн утгатай. 에덴 동산에서 아담과 하와에게 주신 말씀은 그들에게 생명 주시기 위한 말씀인데 그 말씀을 버렸기 때문에 죽게 된 거죠. Тэгээ харин хүн яадаг гэхээр эзнээс өгөгдсөн тэр амьаас амар тайвнаас зурагдахгүй болоод ирэхлээр өөрийн мэдлэг над тэр одоо хүсээгүй зүйлсүүд наалдж эхэлдэг. Тэгээ эдийн цэцэрлэгт ч гэсэн бас тэгсэн. Тэднийг одоо амьтаа байлгахын тулд модны тушаалыг бурхан өгсөн. Гэхдээ тэд нэр тэр тушаалыг орхисон чинь юу вэ? Үхэл тэрэн дээр ирсэн баг. 우리에게 모든 좋은 걸 주시는 하나님의 말씀을 버린 결과는 좋은 것의 반대인 비참함과 저주의 고통이 올 수밖에 없는 것입니다. Тэгэхээр бид нар харах юм бол тийм бүх сайн зүйлийг өгдөг бурхныхаа үгнээс бид нар орхиод өмсөл зурхгүй байгаад эхлэхээр эсрэгээр бүх одоо шаналлын үндэслүүд надад тэр ирж наалддаг гэсэн. 이 말씀을 들은 심의의 마음이 어땠을까요? За тэгэд яг энийг сонсоод шимээ юу гэж утсан болоо? 자기가 평안을 누리는 방법이니까 좋게 들렸겠죠. Тэгээ эхний элчин тэр шимээг чинь амар тайван амьдр гэж хэлсэн болохоор тэрийг сонсохдоо тэр маш баярлсан баг. 그래서 그 말씀만 잘 지키고 따르면 자기가 평안을 잃지 않을 거라는 생각을 했을 겁니다. Тэгээ шимээ юу гэж утсан болоо? За окей би эзний энэ Иерусалимд байж байгаа юм бол аюулгүй байх юм биш үү гэд шууд маш боломжтой санагдсан баг. Ийм амархан уу гэж бодогдсон баг. 그래서 그 말씀을 생각을 하는 동안에는 언제나 평안함을 느꼈을 겁니다. Тэгээ магадгүй те тэр эзний энэ одоо хааны өгч байгаа энэ тушаалыг харахтаа ямар ч үгүй бас талархсан мэл те. 근데 문제는 그 말씀을 마음에 간직하지 못하는 것이 문제인 거죠. Гэхдээ гол нь яасан гэхээр гол асуудал нь юу гэсэн гэхээр тухайн үед одоо хаанаас зарлиг авч явах үедээ баярлж ирсэн тэр баяр хөөр зад би чаднаа гэсэн энэ одоо бодол сэтгэлгээ удаан хугацаанд хадгалж чадаагүй. 말씀을 처음부터 듣지 않는 사람도 잘못된 일을 겪지만 말씀 듣고도 잘못된 일을 만난 사람이 많아요. Хүмүүсийн донд ийм байдаг. Эхнээсээ үгийг мэдэхгүй, эхнээсээ үгний библийг мэдэхгүй ч юм уу эзний тушаалыг мэдэхгүй болохоор муу үгэлтэд явдаг хүмүүс байдаг. Гэтэл нөгөө талдаа яадаг гэхээр мэдж байгаа ингүүл болохгүй, тэгвэл болохгүй гэдгийг мэдсээр ч албаар үйлдэгдэг хүмүүсээс байдаг. 말씀을 들을 당시에는 그 말씀이 좋게 들리고 그 말씀이
내게 필요한 말씀이라고 그렇게 깨달았을 겁니다. Тэгээ эзэн үгээ тийм хүмүүс яадаг гэхээр эзний үг сонсож байгаа үедээ нэрээ тийштэй яг үнэн яг зөв өстэй тий гэ толгой тохиод за яг тийш үү нэрээ гэд ингэж хүлээж авдаг. 그러나 그 말씀을 마음에 굳게 간직하지 못하고 그 말씀대로 행하지 않아서 문제가 생기는 거죠. Гэтэ яг начир дээр гараа явангуут нөгөө яг тийш үү болж шүү гэсэн тэр үгнүүдэд мартаад эхэлдэг. Мартаж эхлээд эсрэгээр нь үлдээд явхлаарэ хүн яадаглаар асуудлаас салдаггүй. 그래서 하나님의 말씀은 듣기만 하면 되는 말씀이 아니라는 겁니다. Тэгэхээр бид нэр эндээс мэдэж явах зүйл нь болохоор бидний бурхны үг бол зөвхөн сонсоод өнгөрдөг тийм агуулгууд юусоо биш гэдгийг санах хэрэгтэй. 야고보서 11장 22절에요. Яков 야고보서 1장 22절이요. Яков номны 1-22-ыг харах юм бол тэн дээр юу гэхээр 거기에 듣기만 하는 자는 스스로 속는 자라고 그렇게 기록돼 있어요. За Яков 1-22 дээр юу гэж ирэхлээр үгийг сонсчоод хэрэгжүүлдэггүй хүн бол өөрийгөө хуурч байгаа юм ээ гэж. 자, 이 듣기만 한다는 말은 들은 걸로 끝난다는 거죠. Энэ болохоор одоо хэрэгжүүлдэггүй гэдэг чинь тий сонсоод за өөрийгөө ингэж явчихдаг хүмүүстэй адилхан гэсэн тий хэрэгжүүлдэггүй. 들은 말씀을 실천하지 않고 그 말씀이 간직되어 있지 않기 때문에 다 잊어버리고 실천하지 못하는 거죠. Өөрөөр хэлбэл тий сонсож байгаа үгээ яг нөө боддоор яг надад заастаа чухал гэж хүлээж авахгүй үл тоож хүлээж аваад шууд ингэ өгрөөж чадтай адилхан тий. 말씀을 받은 우리가 해야 할 일은 무엇입니까? Биднээс хувьд тэгвэл эсрэгээр танд эзний үг өгөгдөнө гэх юм бол бид нэр яаж хүлээж авах ёстой вэ? 그 말씀이 옳다, 그 말씀이 좋다 하고 그냥 끝나는 그런 일이 있어서는 안 되는 겁니다. За бид нартэй ч гэсэн тэгээд тийм шүү заастай амин яг зөв яг нэрээ тэгдэг шүү гэдэг. Ингээд гэтээ үгийг бол тэгж өнгөрөх зүйл бол биш байгаа. 우리가 성경 전체에 걸쳐서 하나님의 말씀을 들으라 이런 들으라는 말씀을 우리가 많이 볼 수 있는 거예요. Тэгэхээр Библийг ингээ харах юм бол Библиэлд сонсогтун гэдэг үг нэлээд олон дааг харж болдог. 근데 그 들으라는 단어 뒤에는 반드시 지키라는 단어가 같이 따라서 붙어 다닙니다. Тэгээд тэр сонсогтун гэдэг үгэн дээр гэхдээ яадаг гэхээр ийм онцлог байдаг гинэ. Сонсогтун гэдэг нэг л үг юм шиг боловч арт талд нь хэрэгжүүлэгтэн гэсэн үг. Заавал хамт явждаг. 그리고 그 뒤에는 행하라는 단어가 또 따라 붙어 다녀요. За тэгээд сонсогтун, хэрэгжүүлэгтэн, дуулууртаа дагагтун гэсэн юм өгнөд ингээд заавал хамт явж байгаа гэдэг санах хэрэгтэй. 모든 들으라라고 하는 말씀에는 거기 지키라는 의미가 같이 포함되어 있고 행하라는 의미까지 반드시 거기에 같이 포함되는 겁니다. Тэгвэл сонсогтун гэдэг үг унших болгондоо тий энэний ард чинь одоо дагаараа хэрэгжүүлээрэй гэсэн үгнүүд бас хамт явдаг шүү гэдгийг санахыг хүсье. 중요한 요점은 말씀을 들은 이후에 지키지 않으면은 행할 수 있는 방법이 없다라는 겁니다. За тэгээ үүний агуулга нь гэхээр хүн сонсоод тэрийг хүлээж аваад дагахгүй бол тэр чинь ингээд цуураа шиг болно гэсэн. 모든 듣는 말씀들은 다 지키라고 주신 말씀입니다. За бас энэ дээр яаж хэлэхээр таныг сонсоорой, чиний сонсож байгаа гэдээ өгч байгаа эзний үг болгон ямар утга агуулж ирэхээр чинийг дагаач гэсэн утга давхар агуулж байгаа. 요한복음 15장에 나의 계명을 듣고 지키는 자가 나를 사랑하는 자라고 그렇게 말씀하셨죠. Тэгээ Иохан номны 19-р бүлэг дээр бас тэгж байгаа. Миний туршаалыг сонсоод түүнийг үйлддэг, түүний дагуу үйлддэг хүн нь намайг хайрладаг хүн мөн өө гэсэн агуулга. 이 지키는 자는 하나님의 사랑을 받는다고 그랬어요. За тэгээ бас ингэж одоо эзний үгийг дуулууртаа дагдаг, үйлддэг хүмүүс нь тэгээ одоо эзнээс ингэж сайхдаг нэ гэж байгаа. 말씀을 지키는 자가 자기 성품이 새롭게 바뀌어지고
하나님과 함께 사는 생활이 가능해지는 겁니다. Тэгээ эзний үгийг дагуу одоо дуулууртай хийдэг хүмүүс л яадаг гэхээр одоо шинжлэх гэж өдрөөс өдөрт өөрчлөгдөж тий одоо өсөж дэвжиж ингэж эхэлдэг. 예, 지킨다라는 말은 외우는, 암기한다는 의미로 끝나는 게 아닙니다. Мгм. За тэгээд энэ одоо үгийг дагана, үгийг сахина гэдэг дээр үгнүүд болохоор чинь зүгээр нэг амаараа нөгөө одоо юг тий богино цээжилдэг шиг тийгэр уртх ерөөсөө хэлээгүй. 시험 보기 위해서 암기하고 시험 끝나면 잊어버리는 것이 지키는 게 아닌 거예요. За тэгэхээр хүмүүс болохоор тий зөвхөн одоо амаараа ингээд яг нэг шалгалтын тест уншиж байгаа юм шиг хэлхийгээ болохоор өөрийгөө ингээд болцсон юм шиг боддог. Гэтэ тэгэж амаараа эзэн өгнүүдийг хэлээд урсгах нь үйлдэлгүй урсгах нь үгийг сахиж байгаа хэрэг бол биш үү? 내게 필요한 이 말씀, 내게 필요하다고 생각된 이 말씀을 생각하고 다시 생각해서 늘 마음에 가지고 있는 것이 그것이 지키는 거죠. Харин бид нэр сахин гэж үгүүлээд байгаа тэгэхээр танд өгөгдсөн тэр үгийг би бодож, дахиж бодож, тунгааж тэ нөгөө үхэр хэвдэг шиг хэвж ингэхийг хэлж байгаа гэсэн. 로마서 14장 22절에 22 жоо. 22절, 예. Ром номны 14-ийн 22-ыг харах юм бол тэн дээр юу гэхээр 거기에 자기가 갖고 있는 그 믿음을 늘 항상 스스로 가지고 있으라 이렇게 말씀했어요. за энэ дээр юу гэхээр Ром 14-22 дээр өөртөө байгаа итгэлээ Бурхны өмнө өөрийнхөө хувьд үргэлж байлгаарай гэж хэлсэн ба. 말씀에 대한 믿음을 또 믿은 말씀을 항상 마음에 가지고 있어야 된다는 거죠. Өөрөөр хэлэх юм бол тийм үгэнд хандсан итгэл. За бас таны дотор байгаа үгээр дамжуулж өгсөн тэр итгэлүүдийг үргэлж өөртөө хадгалаарай гэж хэлсэн. 그렇게 해야 어떤 시험에도 넘어가지 않고 항상 굳게 믿음에 서 있을 수가 있는 것입니다. Тэгжгиймээ бидний ахлаараа эзний үгэнд хандсан тэр итгэлээсээ бат зуурж иж дараад нь амьдрал дээр ч гэсэн аливаа зүйл дээр бат зогсож чаддаг. 그래서 시므이는 자기가 좋다고 말한 그 말씀을 결코 잊어버리면 안 되는 그런 상황이었습니다. За тэгэхээр чиний хувьд хэлсэн эзний үгийг те яагаад ч одоо мартаж болохгүй ийм одоо нөхцөл байдалд орж байгаа тушаалыг 여기에 대해서 설명할 게 좀 더 있긴 한데 시간 되어서 오늘 여기까지 하고 마치겠습니다. за хэдүүлээ өнөөдөр энэ үргээд ингээд дуусгая. Яагаад тэгэхээр нэг эхэлчих юм бол нэлээд урт тайлбар явах гээд байгаа учраас өнөөдөр ингээд дуусгая. 다 같이 기도하겠습니다. хамтдаа залбираад дуусгая. 저희의 영원한 복을 위해서 자세한 가르침을 주심을 감사합니다. Эзэн минь та бидний мөнхөд эдлэгтэр ерөөлийн төлөө биднэрт өнөөдөр тодорхой тэгээ нарийн ойлгомжтой үгийг өгч байгааг талаар талархъя. 깨닫게 하신 말씀, 저희가 옳다고 여긴 말씀을 어떤 말씀도 저희가 소홀히 여기지 않게 하여 주시옵소서. Эзэн минь бид таны үгийг сонсох үедээ хүлээж авсан ухаарл бас таны үгийг толгойд охин хүлээн зөвшөөрч авсан үг болгоныг яг үр жимс гаргатал нь дотроо хадгалж бас хэрэгжүүлэх тусалж өгөөч. 이 모든 말씀들은 저희 평강을 위한 말씀이고 영원한 평강을 위한 말씀이고 영원한 미래를 준비하는 말씀들입니다. Танаас өгөгдөж байгаа үг болгон бидний дараагийн алхам бүрийн амар тайвны төлөө бидний ирээдүйд ирэх өдөр хоног бүрийн сайн сайхны төлөө өгөгдөж байгаа гэдэгт итгэж байна. 말씀을 굳게 지킴으로 하나님의 보호를 받게 하여 주시고 말씀을 귀히 여김으로 하나님께서 귀히 여기심을 받는 자가 되게 하여 주옵소서. Эзэн минь танаас өгөгдөж байгаа үг болгон дээр бид нэр бат зогсож бас танаас өгөгдөж байгаа таны чиглүүлэг бүр дээр бид дуулууртай байснараа эзэн бурхан таны өмнө танад хүлээн зөвшөөрөгдсөн таны хүн байхад туслаач. 예수님의 이름으로 기도하옵나이다. Эзэн Есүсийн нэрээр талархамгуйлаа. 아멘. Амен. 저기 아멘. 그 과제
제가 아까 말씀드린 거 잘 네. 생각해 보셔서 다음 주에 한번 얘기 나누겠습니다. За хэдүүлээ нэг гэрэн даалгавар болгосон тийм ээ. Эх 7 хоногт юу хийхээ мэдсэн тийм. Хаад саний 여기 이분들의 새로운 분들이 들어오셨으니까 다시 아, 한번만 하실까요? 아, 어떻게 그래 하실까요? 되겠네요. 예. 사무엘 상하와 그 열왕기 상까지 이 세 권의 성경 가운데서 공통되는 부분이 무엇이는지를 이렇게 생각해서 찾아오시는 겁니다. За гэрэн даалгавар дахиж сануулъя. Нэгдүгээр Самуэль, хоёрдугаар Самуэль тэгээ одоо нэгдүгээр хаадыг ингээ үзэж байна те өөрөөр хэлээд хэдүүлээ. Зүүмээр үзсэн хичээл болгонууд гэсэн үг байхгүй. Эдгээр энэ гурван номны нэгдүгээр Самуэль, хоёрдугаар Самуэль, нэгдүгээр хаад гэсэн энэ гурван номны агуулгууд дотроос тэгээ яг ингээд юу юу хүн ижил төстэй зүйл юу байгаа вэ? Энэ гурван номнуудыг хэлж байгаа агуулгын хувьд төстэй зүйл нь юу байгаа талаар таад мань бодож үзээрэй. Тэгээд эх 7 хоногийн эрх хичээл дээр болохоор тэр талаар хамаар ярилцсанаа гэсэн шүү. 이게 종이로 글로 적어내는 게 아니고 이렇게 말로 이렇게 의견을 나누는 시간 갖겠습니다. Тусгай нүг одоо би даалт гэдэг бичихгүй зүгээр таад маань бодоод ирээрээ тэгээд амаараа ярилцсанаа гэсэн шүү. 한 주간 동안 평안히 지내시고 다음 주에 반갑게 뵙겠습니다. За тэгэлээ нэг 7 хоногийн турш те эрүүл байдал дотор те амар тайван дотор өнгөрөөгөөрэй. Эх 7 та баяртайгаар уулзцаая. 네, За баяртай. За 수고하셨습니다. 수고하셨습니다. 네.